За өдрийн мэнд хүргэе. Сайн байна. За ингээд одоо контентын маань дараагийн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. За нөгөө нэг түрүүчийн дугаараар ингээд музейгээ сайхан танилцуулсан. Одоо энэ удаагийн дугаараар нөгөө нэг хүмүүс маш их сонирхож асуугаад байгаа нэг зүйл нь юу гэхээр нөгөө нэг та бүхэн подкаст дээр ч ирсэн, контент дээр ч ирсэн нөгөө хуур татна, явган бөөлнө гэд яриад байгаа шүү дээ. Тэгээ нөгөө нэг бөөл одоо хувцс нар өмсгөөс өмнө, хоёуг дээл өмсгөөс өмнө хуур татаа гэдэг. Гэтэл нөгөө нэг яг мэддэг хүмүүсүүд нь ойлгоод байдаг боловч мэдхгүй хүмүүсүүд их байгаа даа л та. Яг хуур татна гэж юу яриад байгаа юм бол нэг хүн надаас асуусан тэр юу гэхээр хуур татах гэх юм орой хуур татах юм уу, тоглох юм уу гэж ингээд шууд тэгж ойлгоод ах шүү. Тэгэхээр яг хуур гэж юу вэ? Өнөөдрийн дугаар дээр ярилцъя гэсэн. Нөгөө нэг зүйл нь бас одоо үзэгчтэй ингээд хандаж хэлэхэд нөгөө манай подкаст маань одоо ингээд тодорхой нэг зардал маш их одоо зардал мөнгөөр ингэж бүтэж хийгддэг. Тэгээд одоо нөгөө нэг биднэрт нөгөө нэг ерөнхий спонсор хийжсэн байгууллагууд маань ингээд бас тодорхой хэмжээнд ингээд нөгөө нэг зарим нь болсон, зарим нь шинээр орж ирсэн зүйлсүүд байгаа. Тэгээд энэ удаагийн ер нь дараагийн дугаараас эхлээд бид нөгөө нэг яг подкаст дээр хамтран ажиллах, яг одоо энэ подкастыг зөвхөн подкаст одоо энэ контентыг үйлдвэрлэхэд хамтарч ажиллах байгууллага эсвэл хувь хүмүүсүүд ингэж урьж бас оролцуулж ингэ хамтарч ажиллая гэсэн саналтай байгаа. Тэгээд тиймэрхүү хүмүүс байвал бас холбогдороо одоо ямар ч хэлсэн нээлттэй байгаа шүү. Тэгээд манай нөгөө нэг пэйжийн description дээр манай утас байгаа тэр лөө ингэ холбогдоод бас ороод ирээрэй гэж хэлмээр байна. За тэгээд өнөөдөр яг энэ хуур татна гэж юу юм те? Хуур гэж юу гэлээд байна? Тэр хуурыг дагсан бас манжиг занжиг гэж яриад ах шүү. Тэд нар нь юу юм? Энэ талаар нэг тодорхой мэдээлэл өгөөч. Хүмүүс айгүй сонирхолтой байдаг шүү. Тэгээ хуур татна гэхэлэр юу яриад байгаа. Сайн байна. Манай одоо музейд хадгалагдаж байгаа нэг юм хоёр манжиг байгаа. Гурав байгаа. Нэг нь бол жоо хожуу их. Яг хуучны хоёр манжиг байгаа. Хоёрхан ширхэг. Тэрний нэгийг өнөөдөр ингээд дийлгээд тавьчихсан. Энэ дээр ер нь л одоо судалсан зүйлүүдийг ярих санаа байна. Хоёр янзын нэг баруун нутаг буюу жаахан дарахт тал руугаа хуур манжиг байгаа энэ дээр. Явган бөөлөхөд хэрэгэлдэг, онгодоо өрн дууддаг тийм л зүйл юм л да. Одоо хуур гэдэг нь юу хэлээд байна? Манжиг гэдэг нь юу? Бөөг одоо хуурчин би одоо яг түүхийн талаас нь бол тайлбарлаж мэдэхгүй маш эртний хөгжмийн зэвсэг гэдэг. Бөөгийн талаасаа бол онгодтойгоо хамгийн түрүүнд өөрийн сүнсээр нь харьцах хамгийн сайн унаа хөлөг болж өгдөг зүйлийг хуур гэдэг. Хуучны ясанд хулсан хуур, модон хуур, одоо хулсан хуур, төмөр хуур гэдээ бөөнөр хэрэгжилж исэн байдаг. Бүр их дээр үед бол ясан хуур эдгээр олдсон байдаг. Одоо түүхийн судалгаагаар бол тэгээ энийг бол одоо ахын хөгжмийн зэвсэг маягаар ашиглаж исэн боловч бас бөөд онгодоо дуудах буюу үг дээдсийн сүнстэй харьцахад зориулж хэрэгжилж исэн буюу тэр дотроо манай Монгол бөө, Сибирийн бөө, энэ Оросын тайгар байдаг нэвийн түнгүүс одоо тэр бөөнөр бол төлхөө хэрэгжилж исэн. Якут бөөнөр бас хуурыг бол их эртнээс Монголын бөөнөр хэрэгжилж ирсэн. Анхны хэлбэрийн бол хулсан хуур гэж тайлбарладаг бөөнөрийг хэрэгжилж ирсэн. Хуураар бол нүүдэлчд янз янзын зан үйлийн нүүдлийн соёлд байдаг. Гэхдээ бөөгийн ёсыг одоо ярихад бол хил харгуур гэж байдаг. Тэр бол бөөгийн онгод дуудах хуур буюу энэ манжиг гэж тухайн тэр бөөгийн онгодтой нөхцөж харьцахж хамгийн ихний алхмаа энээс эхэлдэг ёс байна. Тэгэхээр ингэж ойлгоод хуур гэдэг нь одоо энэ төмөр хуур гэдэг нь энийг хэлээд байна. Хил хуур, төмөр хуур энэ. Энийг хил хуур тий. Төмрөөр хийж хил мөртлөө төмөр хуур. Хил хуур л гэж байгаа. Тий. Төмрөөр хийсэн. Тий. Манжиг гэдэг нь бол нэрийг хэлээд байна тий. Одоо могоог л дүрсэлж хийж байгаа л байдал хоёр янзаар л дүрсэлж хийж исэн юм байлээ. Түүхийн судалгаанда бөөгийн ёсонд бол нэг нь бол могоогоо хийсвэр дүрслэж хийх буюу хийсвэрээр дүрслэх нь юм манжиг болгож одоо бөөгийн манжиг гэсэн үг шүү дээ. Гар манжиг дүрсэлж ингэж доор нь
зарим нь цагаан даавуу, зарим нь гөрөөсний сармаа арсыг үтээ цацаг хийгээд яг амьд хоньны ноос байгаа зү. Зооных нь ноос юу. Амьдаар нь тэр хоньыг одоо амийн таслахгүй нь шүү дээ. Амьд хоньны зооны ноосоор авч ягаад илгэн төрөл ах トゥ саднанд лойж өгдөг байсан гэдэг тэр одоо ёсондоо бол. Тэгэл одоо нар буруу, нар зүв, эрэгтэй хүн, эмэгтэй хүн гэсэн ялгаагаар хоньны ноосыг, ирэм хоньны ноосыг алгадаж хооронд нь холбоол тэгээ өнгийн бүс даавуугаар бүрж байгаа минь анхандаа бол арис байсан. Бүр анхныхын үс байсан. Сүүл рүүгээ сур болсон. Сур нь бүс буюу ноос болсон цагийн ихээр. Бүр анхны хэлбэр нь бол тэгээд өнгийн даавуугаар одоо тэр газар лус илдэв хангаа янз янзын бэлэгдэл шүү дээ. Тэгээд 9 13 гээд одоо тоон харилцан адилгүй зарим нь бүр 10 хэдэн ширхэгч байдгийг. Ингээ харилцан адилгүй ийм 13 ширхэг жишээ нь юм байгаа. Тэр үеийн одоо хуучны халахын шарын шашинд эзлэгдэж явах үеийн бөөнөр бол бүр өөдөөс нь хүчтэй сөрөн тэмцэж зогссон маягаар могоогоо бодтоор дүрсэлж ойж исэн байгаа нүд ам толгой хийгээд тэгээд хооронд нь ингэж холбоод яг хөө энэ бол тухайн нутгийн соёлын ёс заншил өвөрмөц зан заншлууд нь шингээд өөр байдаг юм л да. Одоо жишээ нь бол Алтайн Оранхай талын бөөнөр бол арай өөр бас идэл хэрэглэл хуур манжиг нь зарим нь бүрээ модон хүн дүрсэн дээр гар манжиг буюу одоо хэрэгжилж ин хүний дүрстэй болгож ерөнхий манайхны тал бол иймэрхүү одоо наашаага зүгээс бол иймэрхүү маягаар дарах дууд өөр хотхой дууд гэдэг юм уу ингээд хэрэглэн. Гэхдээ одоо эн чинь тэр нутгийн ёс заншил шингээл арай хэлбэр дүрсэн өвөрмөц өнгө дүрсэн өөр боловч ер нь нийт бөөхөн хамгийн эхлээд явган бөөлөх ёстой. Явган бөө гэдэг юу гэсэн үг вэ гэвэл хингэрэг хувц өмсөөгүй бөөг явган бөө гэдэг. Унаагүй бөө. Тухайн бөө онгод нь хүчтэй орж ирэх цаг болоод бие сэтгэл оюун бодол нь онгодтойгоо нөхцөд бэлэн болвол тэр унаа ирж ийн гэдэг үгнээс унаатай бөө буюу тэр хингэрэг хувцыг бүрэн төхөөрөж өмснө гэж байгаа. Төхөөрнө гэдгийн бөөгийн хувцыг бэлтгэхийг бөөгийн бүтэн одоо ижүүрэн хоёуг хувцыг төхөөрж өмснө гэж байгаа. За ингээд энэ хуур манжгийг ингээ эндээ талтай 9 мистэй хүмүүс нөө зэмсэг гэдэг юм. 9 янзын мис 10 хар нүглийг хаах гэж 9 төрлийн мис хийдэг. 10 дахь нь морины туурайгаа бэлэгдсэн хонхноор буюу одоо ховлог гэх юм уу. Тэгээ ингээд энэ модон морь одоо тэр онгодой хөлөг унаа болгож ингэж дүрсэлж байгаа. Энийг дээр үе ёсонд шуудан хөх морь гэж нэрлэдэг байсан. Шуудан хөх морь. Шуудан хөх морь. Одоо ганцхан тийм хөх морь байгаа. Үндэсний түүхийн музей бөөгийн хувц байдаг шүү дээ. Хэсэг. Тэрэн дээр яг энэ цэнхэр өнгөтэй морь байдаг. Энэ морь хөхөр боддог юм байна л да. Шуудан хөх морь буюу таны сүнс эсвэл таны онгод хоёрыг зуучилж байгаа унаа болж байгаа юм байна. За тэгээ ерөнхийн юм одоо эн чинь зөндөө юм алга болсон байгаа. Тэгээд одоо тойл энэ дээр чинь нөгөө багш нь 3 ширхэг одоо дарахад бөгөөд багш нь 3 дээдлээсээ ховлогоо өгөх эсвэл булга зүүх ч юм уу ингээд нэмэгдэж хасагдаад өөрийнх нь онгод хэлсэн ёс гээд харилцан адилгүй. Ерөнхий одоо араам гэх юм уу юу гэдгийг ийм манжиг гэж юм. За энүүгээр явган бөөлнө. Явган бөөлөх учир нь анх дөнгөж онгодтойгоо мэдээд тэр онгод өөртөө нөхцөх нү нөхцөхгүй нү тэр хүн жинхэнэ бөө мөн үү биш үү тэр онгодыг тахих ёстой юу аргадах ёстой юу аль эсвэл улирах онгод уу гэдгийг цөмийн мэдхийн тулд ганцхан явган бөөлөх ёс байна л да хуур татах. Одоо тэгэхээр ингэж ойлгож болох уу? Явган бөөлнө гэдэг чинь одоо ингээ бөө хүн хингэргээ бариад хоёуг хувцаа өмсөд өдөш оройн цагаар ингээд одоо хингэргээнүүдэд ингээ бөөлж байгаа шүү дээ. Яг тэр зан үйлийн оронд суугаад хуураа бариад хуур манжаа. Яг л тий. Тэгээд
татах нь. Тэгтээ хувц сунаар өмсөхгүйгээр. Одоо ингэж сууж байгаа л ингэж шууд явган бөөлнө. Аа. Тэгтээ эн чинь бөө болгоно л чадах зүйл шүү дээ явган бөөлж. Ямар учраас явган бөөлөд байныг үл бөө болохоосоо өмнө заавал явган бөөлдөг ёс байна. Тухайн хүн одоо амь насанд нь аюул учраас тэр онгод нь орох гээд бүр одоо үхтгийн даваан дээр л хувц өмсөж исэн байна л да. Тэрнээс наан тухайн онгодыг зүгээр л одоо өөрт нь ирээд мэдэгдээ тэр хүн бөө болох одоо тэр янз бүрийн дохио тэмдэг өгвөл энэ явган бөөлөх ёсыг эхлүүлдэг байхгүй юу. Тэгэхээр ямар нэгэн хүн дээр очиж тэр явган бөөлөхийн тулд эхлээд хууран амьлуулад авах хэрэгтэй. Бөөлүүлж амьлуул. Бөө хүнээр татуулах нь шүү дээ. Тэгж татуулж хууран амьлуулж аваа. Тэгээд тэрнээс хойш хамгийн багадаа 3 жил хуураа татна. Хуураа хамгийн дээдл нь 10 жил татсан байдаг гэж байгаа. Тэгж вэж тэр хувц хонор өмсөх одоо тэр онгодыг бүрэн хүлээж авах бэлэн боллоо. Одоо нэг ёсондоо хар ухаанаар ярил би бас ойлгомжгүй ярьж уучлаарай. Бэлтгэл анги гэж биш түүхтэй. Би бас яг сая тийм бодол байж байлаа. Яг тэгж бэлтгэл анги. Тэгээ энэ бөөгийн ёс уламжлал чинь тэгээ зарим нь бол бүр ингээд явган бөөлөх ёстой бөө гэж тустай байна. Насаараа. Тэр ямар ч худаа хойг өмсөхгүйгээр. Ийм явган бөөлдөг бөөнөрийн нэг юу хатуу юм бас хамаагүй хийдэг юм гин. Нөгөө иж бүрэн хувцлаагүй учраас учиргүй бас хатуу хараал өрөөл рүү ордгоо гин л дээ. Тэрнээс биш одоо бусдаар бол яг л бөөгийн ёсоор байдаг. Үндсэндээ бол одоо онгодтойгоо харилцах А үсэг Б үсгээл заалгаж ил. Одоо тэр хүн одоо аливаа юм чинь чаал болоод энэ хоорондоо эхлээд хоорондоо нөхцөх ёстой баг. Тийм. Ингээ уучаалцах тийм. Тэхийн тулд бөөгийн ёсонд хамгийн түрүүлээд ийм явган бөөлөх буюу энэ хоёрыг л бэлдэж авах нь байна л да. За энийг ингээ бэлдээ тэр бөө эхний 3 жил дотор хуур татахад цаашаага бөө хүн болох уу, байх уу? Тэр онгод үнэхээр өөрийнх нь насан туршид нь хамт нөхцөөд хөлтөө онгод буюу хөлтөө онгод гэхээр тэр үйл хэрэг хийгээд бусдын одоо сайн муутай хутгалдах мөн үү биш үү? Эсвэл өөрийн төрөл төрөсөд дунд нь харж явах тийм одоо гэр харсан онгод уу гэдгийг ялгагдана. Тэгэхгүй бол нөгөө бүгдөө онгодтой гээд хувц өмсөд байна шүү дээ. Тэгээд тэр дотор чинь болоод юм хаяхан хаяад одоо үгүйсгээд ч юм уу өөрийнхөө юм ингээ ойлгохгүй байгаа тохиолдол зөндөө байна л да. Тэгэхээр хамгийн найдвартай хамгийн зөв зүйл бол хэрвээ одоо үнэхээр энэ яг зорилттой улсуудад л ярьж байгаа юм л да. Жинхэнэ одоо тэр онгод ирцэн гүүгийн эргэлзээг ингээд хүн болгоноос явж асууд сураглаж хиндэн ч итгэхээ мэдэхгүй ингэж дунд нь явж яахын оронд их сайн хүнээр хадаг барьж байгаад уг нь одоо яг багшил болно гэсэн үг л дээ. Энийг хуура хамгийн түрүүнд амьлуулж авдаг ёс байна. Гэхдээ хуур амьлуулахад бас дэг байна. Бөөгийн ёсонд. Тэгэхээр бас их сайн бөө дээр очиод ингээд тэгээ мэддэг. Хуурай минь амьлуулж өгөөч гэдэг мах шил чанаа тэр бүтэн хонь орлуулдаг мах 74 өндөр юм байна л да. 4 өндөр дадлыг бас бурхан дахиад онгод цахиус тавихаар хонь тавьсантай дүүцдэг учраас 4 өндөр дал үтэж тавьж амьлуулж одоо чанж тавьж агаад тэгээд хуурай амьлуулдаг тийм ёс байна. Тэгээ хуурай тэр бөөгөр татуулаад ам оруулаад авлаа да. Тэгээд л одоо цаашаага амьдралдаа ажил төрлөө хийдэг юм уу? Тэр явцынхаа дунд энэ хуурайн татал яваад ахаар үнэхээр тэр онгод мөн л бол цагийн уртад танд өөрт тань яах ёстойг бүгдийг хэлж өгнө. 3 жил гэдэг чинь бас чамгүй хугацаа. Тийм шүү дээ. Тэгэхээр хүн чинь 100% бүх юма мэддэггүй маа гэхэд за би ямар ч байсан онгодтой хүн мөн байна. Надад нэг юм тусалж байна. Энийг дуурахаар ирж гин гэдэг. Тэгээд орж ирээд бас юм хэлэх нь те. Яг одоо учиргүй орж ирэх тэр чи оюун санаанд мэдээлэл өгж байгаа шүү дээ. Тэгээ айгүй олон төрлийн ёс. Одоо энэ өнөөдрийн энэ сэдвийг бол яг тийм гэж бас болохгүй болчиход байна. Яг ингээд тайрцгалж болохгүй юм тийм. Болохгүй. Тэгээ ер нь бөөнөрт энэ явган бөөлөх одоо за ингээ бөө хүн онгодоо аваад явган бөөлж эхлээд сүүлдээ хоёуг хувцаа өмсөд одоо 3 жил хуур татаад үнэхээр тэр онгод нь 3 жил хуур татах хооронд хоёуг хувцас хингэрийг айл зүгүүгээ бүгдийг нь харуулдаг гинэ. Тэгээд тэр чинь бүр 3 жил дотор ингээд бүр мэдхийн дээдэр мэдэж эхлэнэ зү. Тэгж явсаар байгаа тэр хоёуг хувцас өмсөд бөөлөд
бэлэн болно да. Тэгэнгүүтээ одоо гэрээ хонго буюу энэ гэрээ хонго гэж хэлнэ гэж байгаа. За. Тэгээд Араас нь. тэгээд хээрийн хонго буюу одоо тэр хээр тагтдаг хонго. Тэгээ энийг гар хонго болгож хувиргана. Гартаа барьдаг. Гартаа барьдаг, хүнд бариулт суулгадаг. Төрлийн хонго. Ингээ 3 онгодоо энэ тунд бөө гэрээ хонго, гар хонго, хээрийн хонго гэсэн 3 онгодыг бөөхөн дахиж сурах нь биш үү? Тэгээ хамгийн түрүүнд энийг дахиж сурах нь. Энийгээр бөлж. Дараа нь гэрээ хонгыг хавар намар дахиж сурна. Тэгээ 3 жил дотор гэрээ хонгыг яс 3 жилдээ тахичаад энийг 3 жил, дараагийн 3 жил гэрээ хонгодыг, тэгээ дараагийн 3 жилд хээрийн хонгодыг гэхээр 9 жил болж байна да. За энэ 9 жилийг л одоо яг энэ ном ёсоор өнгөрөөвөл тэр хүн бол одоо бөөгийн одоо зөв явах ёстой зам мөрийг зөв сахисан байна гэсэн утга санааг л илэрхийлж байгаа юм л да. Тэгээд энэ явган бөөлдөг ёс нь тэр тухайн бөөхөн одоо бол яг ер нь бол бас зарим газруудаар бол хоёуг хувцас авч явдггүй. Энийг онгодоо энэ явган бөөлөх юм авч явдаг. Уур манжгаал аваа явна. Одоо айлд ах トゥ садан төрлийнхэнт чинь хүн өвдөж зовх ч юм уу нэг орон гэртээ дуудаад одоо туслаач гэвэл одоо бас их хүндтэй хүнийдээ их зан гаргаж болохгүй нэ шүү дээ. Тэгээд яг одоо очихоос аргагүй төрүүл энэ явган бөөлөх буюу хуур манжгаа аваа. Тэгээд их тийм хатуу бэрх учиргүй одоо өхөл хагцал хараал өрөөлт хүрчээгүй л бол хуур манжгаараа бөөлнө гэж байгаа байхгүй юу. Бас их учиргүй хэнгэрэг хувцас өмсдгүүл байсан юм байл л дээ. Юм л бол өмсөд байгаа. Юм л бол өмсөд байхгүй. Гэхдээ тэр юм болгоныг гэж байгаа юм биш. Яг хөө тэр өөрөө бөөлөх дуртай бас тэр онгодон цаанаасаа шаардж байгаа хүн бол нэг бод. Гэхдээ голдуу бол хуучны ёсыг харахад бол дандаа явган бөөлж исэн. Хөдөө тахилга хийх буюу одоо тэр хээрийн онгодыг тахихад дан явган бөөлнө. Бас явган бөөлж явна. Яг бид нар нөгөө одоо хот хүрээнд амьдарж байгаа учраас хол газар нутаг ус руугаа явах болно да. Тэгэхээр бас тэр жилдээ нэг л удаа очих тэр хол замыг туулж агаад бас хүндлээд хувцснороо өмсөд явж болох боловч ер нь ойр зургийн энэ нутаг хайрхан өөрийн очдог газруудаараа бол дандаа явган бөөлж явах их зүйтэй юм. Яагаад явган бөөлдгүүл тэр явган бөөлөхөд нэг юм учир байна л да. Онгод бол хувц өмсөд бөөлөнд тодорхой хувцсыг өмсөд тодорхой хугацаанд таны биед харахгүй шүн болсон хойно хэсэгхэн хурам зур буугаал явна. Таны бие оюун санааг эзлээд таны биеэр дамжина. Энэ бол хажуудан дуудаж авчирж ирнэ гэсэн үг. Зэрэгцээд. Орж ирэхгүй нэ. Яг орж бие орж бөөлнө. Болох уу тий одоо хүн хүсвэл тэр одоо их чадал хүчтэй гад оруулж бол тэр хувь хүний юм. Бөөчээр одоо бас яг нөгөө яг шашин шиг ийм гэсэн юм байхгүй. Ерөнхий нэг юм би тайлбар. Яг өөртөө дуудаад тэр онгодтойгоо оюун санаагаар харьцдаг гинэ. Тэгээ захих нь шүү дээ. Тийм захих нь шүү дээ. Тийм оруулаад бөөсөн ч болно л да. Гэхдээ ер нь бол эний чинь шууд татаад орно гэж байхгүй шүү дээ. Хөнгөрөг хувц өмссөн юм шиг. Дөнгөж бөө болж байгаа хүн чинь юу гэж тэр юм оруулах вэ? Чадахгүй шүү дээ оруулж. Тэгэхээр л оруулж сургахын тулд биедээ дөхүүлж, ойртуулж, тэрнтэйгээ нөхцөж, тэрнтэйгээ бодол санаагаараа хуваалцаж, ярилцаж ийн гэсэн л утга санааг илэрхийлж шүү дээ. Тэр 3 жил бол бөөх хүнийг сахилга баттай маш их даруй төлөв тэр онгод гэж яг юу хэлж байгаа юм тэр бэлдэж байгаа 3 жил байхгүй юу. Тэгэхээр шууд бөөгийн яс руу тэгэж хувц сунаар нүсэр их юм бэлдэж орох нь бас нэг талаасаа дашаа ойлголт. Гэвч хүмүүсийн чинь нөгөө сэтгэл зүйн өөрөө одоо ийм юм бариад ингэхээр бөө мэдрэмж авахгүй заавал нөгөө иж бүрэн хувцалж одоо би энэс юугаараа дутдгийг ч гэдэм юм уу. Нэг багш нэг одоо 5 шавьтай тавууланд нь хувц өмсгцэн байж байгаа 6 дахьт нь ингээ бөөл гэвэл тэр хүн тэр ёсын сайн мэдэхгүй учраас намайг бараг ингээд нэг оромдоглоо хийчлээ гэж ойлгож ийн л да. Хөл өвдчихлээ. Ингээ хөдөлчих болно үстэй. Зүгээр суугаал байдаг гэсэн хөл өвдөө. Тэгэд тэгэхээр энэ ёс бол одоо хамгийн зөв эртний соёл уламжлал энийгээ бэлдэж хийхдээ хүртэл ихтийг ёстой хийдэг ам оруулахын тулд маш зөв утас хүндтэй газраас хань мал авж үсийн авж
Ханы одоо алж идэж болохгүй амьдаар нь тавьж тэгээ зориулж одоо их уран хүнээр их мөнгө ногоо модоор юм уу хуш модоор зориулж юмар хийдэг. Яг хуучны бөөнөрийн ёсонд бол мориныхаа нуруунд дэр хуурн байсан юм билээ л дээ. Сүүл рүүгээ хөлд ордог болсон юм байлаа. Хуурны гэр шүү дээ эн чинь. Оо тийм үү. Тий одоо нэг ёсны ингээд хуура хийж байгаа гэр нь багхгүй юу. Оо би энэ чинь ийм зүгээр морь байх хэрэгтэй байна. Үгүй одоо яг хуурын чинь л унаа учраас тий. Гэхдээ энэ хоёр янз бүр их хуучных нь бол дээр нь л ордог байсан юм байлээ ингэж л тогтдог байсан. Тэгээд сүүл рүүгээ ингээд жоохон ховсаад гэх юм уу одоо юу гэх ийм байдалтай болсон байлээ. Тэгээ эндээс нь заавал одоо их дошгон хард хөмөр нүдүүлж мис хийлгэн л дээ. 9 төрлийн мис хийлгэн. Тэгээд багш нь тий одоо бөөгийн ёсоор тэгээ багш нь энийг амжилуулж одоо цаад ёс уламжлаар нь бүтээж өгнө. Тэгээд энийг нэг жижигхэн юм даван уут байдгийн штэ. Тэр нь боогоод хийгээл өлөгч шүү дээ. Нөгөө нэг юуны даллагын ут шиг. Тий тэгээд яг хэрэг нь гарч ирэхээр гаргаж ирээ. Тэгээд шиний 9 19 29 ч юм уу сардаа нэг 2-3 удаа хүн амтэн унтаад одоо амтэн хөнгөө унтцсан амарцсан хойно орой үз сууж байгаад энийг нь дуудаж онгодоо өрөх тэр онгодтойгоо хоёулаа ярих сэтгэл зүй дотроо тэрнтэйгээ харьцаж одоо бясалгал маягтай гэх юм уу тэгж одоо бөө болох тэр зам мөр эхэлнэ гэсэн үг. Сүүл рүүгээ энэ бол гар онгод болоод тэр тухайн бөөгийн гар онгод буюу нэгэн төрлийн тэр онгод оршиж байгаа юм. Тэгээд онгодны юм нэхвэл нэмнэ эндээсээ. Даатгаж авж байгаа хүмүүс эндээс нь одоо явган бөөлдөг болоод цаашаагаа явж ивэл нэг хүнд туслаад нэг хүн даатах бол нэг хүний хадгийг эндээсээ зүүн. Энэ мэтчлээ ингээд тэр тухайн онгод юм нэмж эхлэхээр ингээд сагсаасан их болцсон байдаг та зарим бөөнөрийнх. Тий ингээд явган мөрөн дээр ингэсэн л байж байгаа шүү дээ. Тий тэгэл одоо мөрөн дээрээ тохоол тэр бөө өөр өөрийн бас тэр нутаг соёлын ёстыг онгод нь юу гэж хэлсэн тэрүүгээр байдаг бах. Гэхдээ ерөнхий гол нь бол энэ. Эннээс бол хазааж юм уу зохиомл дуураймал юм гэж бол байхгүй. Миний судалснаар. Тэгэхээр эртний ёслолд явган бөөлөх тэр ёс уламжлалыг бол бүр хамгийн түрүүнд хүмүүс тавьж бөөлж исэн. Багадаа гэхэд нэг 3 жил хуур татж ийж тэр онгодтой нөхцж ийж тэгжиж хүн цаашаа явах уу болох уу тэр онгод үнэхээр чухам өөртөө насан туршдаа ингээ хуураар бөөлөх юм уу хоёг хувц өмсөх юм уу гэдгийг гаргаж ирнэ л дээ. Нэг асуулт байна. Нэг мартчих гээд байна. Энийг их төрөл асууж. Яг энэ одоо энэ хуур манжиг одоо яг энэ үзүүлж байгаа хуур манжиг энэ ер нь хэр удаа хэдийн настай? Энэ 100 гаруй жилийн настай. 100 гаруй жил. Би хоёрхан ширхгийг хайж агаад болсон. Бас тийм элбэг байхгүй. Байхгүй. Энэ харин айгүй цөөх. Тэгэхээр ер нь элбэг байхгүй нэ гэдэг чинь одоо энийг өнгөрөхтөө аваад яваад үж гин үү эсвэл одоо ингээд салбарлаад алга болоод устж өгөөл энэ ч нөө жижиг зүйл учраас устж өгөө болоод тасраал цаг хугацааны ирэхээр асарлал тавиал өлгөхөд эн чинь ингээд үжрээл унаа шүү дээ. Хуур мөртөө тэр чигээр тавьж байгаа тийм тэгэл үжрээл унаал байхгүй болдог. Тэгэхээр манад одоо миний музейд хоёрхан ширхэг л байгаа юм байна. Би бүр энийг их нандиндаг. Нэг зүгээр нэг цаатан бөөгийн нэг шинэ даваар нэг 30 40 жил болж байгаа 40 50 жил болж байгаа нэг ширхэг байгаа. Энэ бол яг хуучных нь бас нэг дахиад нэг хуучных нь байгаа. Тэгэхээр энэ явган бөөлхийн арга дам бол ийм утга учиртай, ийм нарийн дэг ёстой байдаг юм. Би бас дутуу хөтөө ярьсан бол уучлаарай. Гэхдээ одоо хүн чинь бас нөгөө өөрийнхөө судалж мэдсэн хэмжээндээ цаад санаа нь юу вэ гэвэл ерөөсөө хамаагүй бөөгийн ёс руу өсөрч хоёуг хувц нүсэн бэлдэж орохгүйгээр хамгийн түрүүнд ганцхан хуур ядаад амжилуулад ийм даавнаас бүтээгээд тэр заавал урт том байх албагүй ш. Зарим нутгийнхт бол ийм жижигхэн тохон чинэл байт юм лээ. 9 ширхэг ийм могоо одоо могоо манжиг гэх юм уу ийм холбоод ингээ барьцсан. Манай контентын доор ингээд нөгөө хүмүүс асуулт асуусан байлээ л дээ. Тэрэн дээр зүгээр яг нэг залуу асуусан байлээ. Ингээд нөгөө онгодоо авцсан. Тэгээ онгодтой нөгөө багштай байсан багш нь онгодтой гэдээ хэлсэн. Тэгээд нөгөө нэг дээл хувц одоо элдв хангаа идэл хэрэглээ бүдэр ингээд хийлгээд авцсан. Тэгээ багш маань хүн өнгөрчиж. Тэгээд тэр хүн одоо яах вэ гэж уучраа олохгүй л байлээ. Тэгээд би бодохноо тэр хүн
хуур татах хэрэгтэй юм болов. Харин мэдхийн тулд. Харин тий эхлээд одоо хүн дээр чи очихоор чинь хүн өөр юм хэлж байгаа байхгүй юу? Би одоо та нэг юм мэдж байгаа ах нөгөө бөөгийн асуудалтай хүмүүс хүлээж авдаг. Огт надруу айгүй их ирээд байна л да. Харин тийм манайхаа ч гэсэн ямарч айгүй их тийм. Ямар ч асуудал тийм онгод тэнгэртэй асуудалтай улсуудыг бүр огт хүлээж авахгүй. Ягаад гэвэл нөгөө тэр улсууд чинь айгүй олон хүнээр яваад хүнд нь итгэхээ мэдхээ байчаад. Би бас нэг юм хэлвэл тэр хүн надад итгэх нэг хэцүү. Миний үний юм уу мэдэхгүй. Тэгээ дараагийн тэгэхээр ингээ сүүл рүүгээ хүнд итгэхээ байчдаг. Тэр хүний толгой тэгж эргүүлж явахын оронд өөрөө цаг хугацаагаараа энийгээ татаад тэгээд ер нь яг үннийг л хэлье. Байгалийн шалгарал шүү дээ. Бөө болно гэдэг үг. Тийм шүү дээ. Тэгэл одоо үнэхээр чадах нэг нь бол явсаар гаал чадаад гараад ирнэ. Чадахгүй нэг нь бол 100 хүнээр яваад 60 багштай болоод ч чаддгүй юм. Тэгэхээр эн чинь цаана байгалийн шалгарал үйлчилж байгаа учраас бүр нэг тийм зүдэрч зовх үйл явдал болдог. Тэгээ зарим хүмүүс ингээд би бөө болох гээд балраад байна. Учраа олохгүй олон жил явлаа гэдэг. Уусаа учрыг шууд олохгүй шүү дээ. Маш олон жил учраа олохгүй явна шүү дээ. Маш урт хугацаанд учраа олно шүү дээ. Учиргүй ингээд бөө болоод нэг жилийн дотор бүгдийг мэддэг болчвол би л тэр хүнд итгэхгүй. Тэр ханаасаа юу зохиож яриад байгаа юм. Энд чинь мэдэхгүй зүйл надад ч гэсэн мэдэхгүй зүйл маш их. Зүгээр өнөөдрийн энэ дугааруудаараа юу ярих чинь гэвэл нэг ерөнхий үзмэр дээрээ тулгуурлаад нэг ийм нэг хантай ёс байд юм. Бүр болохгүй байгаа гэвэл нэг иймэрхүү эртний ёсыг бариач. Тэрнээс би бөөлхийг заахгүй ш түүнээс. Тэгэхээр энэний учрыг олно гэдэг маш хэцүү. Энэ бол хүний цаг хугацаа маш их урт удаан амьдралтай хүнтэй нөхцөж хүн тэгээд нас хүүс тогтжиж багадаа 10 20 жил явж энэний учрыг олж яах ихэ мэддэг болно. Хэргийн учрыг олох гэдэг ганц юм бол энэ хурцнаар энэс гадна тэр ирж байгаа онгод сүнстэйгээ би юу чи юу гэдгийг ойлголцчих нь чухал байхгүй юу? Одоо та бүхэн ойлголцсон шиг. Хүмүүс тэгж чадахгүй байгаа учраас л ихэнх нь одоо зарим нь учраа олохгүй гэдэг үгийг тайлбарлаж байна л да. Гэвч энийг янз бүрийн учрыг олох гээд тэр хувцснарыг учрыг олох гээд хүн олчихно. Судалж мэдээд ном хараас уншаад одоо магадгүй надад сайн мэдлэгтэй хүн байхыг үгүйсэхгүй шүү дээ. Гэтэл энэ бүгдийг барьчаад тэр цаана оршиж байгаа хий юмтай яаж харьцах вэ гэдэг асуудал үүсэж байна да. Олон тэр шүү дээ. Олон тэр. Тэгэхээр тэр юмтай харьцахын тулд дунд нь одоо нэг юм цахилгаан намжуулах гэдэг шиг юм хэрэгслэл байгаад байна шүү дээ. Бөөгийн ёсны нэг манжиг гэдэг, нэг могоо гэдэг. Гэтэл тэр юмтай хүн нөхцөн гэхээр яах вэ гэдэг асуудал үүсэж байна. Тэгэхээр тэр юмтай ч хүн ганцаараа байж л нөхцдөг байхгүй юу? Олуулаа яваад үсчээд эсвэл уул хадаар байнга яваад байна гэсэн үг биш. Ерөөсө болж өгвөл ганцаараа бүлэх хэрэгтэй. Хуур манжигаараа. Тэр айж таа суугаад ах. Мэдээж тэгнэ шүү дээ. Нэм чи ингээ олон юм байвал юм үргэн шүү дээ. Чимээ шүүгэнээс. Тэгэхээр гол нь тэр юмтайгаа л нөхцөөд тэр ямар онгод яах гээд ирээд байгаа нь гэдгийг тэр хүн бүгдийн учрыг олчих юм бол бөөлөд эхэлнэ үстэй. Тэрийгэ дуудаад энд нэг хүн ирсэн та туслаач нөгөөх нь за тгийгээд ингээд одоо энд хажуутахтайгаа л ярих гээд шүү дээ. Гэтэл тэрнтэйгээ л бүрэн ярилцаж чадахгүй учрыг олохгүй тэрийгэл одоо багш гэж хүнээс лавлж байгаа байхгүй юу? Миний онгод ямар онгодын аавын талаас уу, ээжийн талаас уу би хэд итгэв юм бөө юм. Тэр онгод ямар хувцастай юм ч гэдэм үү бид нар ингээд нөгөө танихын тулд асуугаад байгаа. Гэтэл нөгөөдхийн ингээ өөрт нь танилцуулахдаа нөгөө одоо цагийн хиллэгээр бол шиг ингээд иж бүрнээр нь танилцуулаад байна л та. Тим морьтой, тим хувцастай, тим бүгжтэй гэд тэр хүн чинь төсөөлж эхлэв шүү дээ. Тэр бас нэг талаасаа даашаал та. Тэр одоо нэгэнт өнгөрөөд сүнс орчлон харуугаас байхгүй болсон хий хаар ямиг тэр өмсөд зөөх идэл хэрэглэх тэр бүрэн ингээд дүр зургаар нь таньна гэдэг боломжгүй. Мэдээж тийм. Тэр чинь амьд байх нэг өөр шүү дээ. Хүний сүнс тэр бөөгийн онгот чинь одоо ариусч гэгэрсэн хүний сүнс гэсэн үг нэг төрлийн сүнсний төвшнөөс өндөр шүү дээ. Тэгвэл одоо тэрийг тэгж таниад тэгээд тэрэнд нь зориулаад бор морь бэлдээл, урт ташуур бэлдээл ингээл 9 болсон юм бэлдээл. Гэтэл тэр цаана дахиад учраа олохгүй үлдчихэж байгаа. Тэгэхээр бид нар дэндүү хийсвэр буюу дэндүү фантомаз сэтгэж байна. Зөв. Одоо та ямар юм байгаа бол гэж төсөөлөд нь шүү дээ. Онгод гэхээр нэг одоо удамд нэг өвөөл байж бөө тэр одоо ямар царайтай юм бол ямар сахалтай юм бол ямар морь унд юм бол
бөөлөгтэй ямар юм байдаг юм бол гэд ингээ бодоод үзэнгүүт тэрий чинь ухаандаа танил би ингээ фантазмалцлал хэлчихэж штэ. Бор морьтой, том бөгчтэй, за нэг юм том толгойтой монгор амартай гэдэг юм. Яг тэрийг бодоод тэгээд нэг тийм юмнуудад харагдах нь үгүй л нүдэд. Тэгэл нөгөө ийм гутал өмсдөг, тийм гутал өмсдөг фантазмалцлаад нэг нь хилээд өглөө штэ. Тэгэхээр чи хүн чинь яг тийм юм аль хүлээдэг байхгүй юу? Тэгэл тэрийг өвлөгөөл нүдэд. Үгүй тийм. Гэтэл тэр онгод гэдэг бол тэр орчлон хорвоод эдэлж хэрглэж исэн бүх юм орхиод бие махбодон орхиод тэр оюун санаанаас нь гарсан гэрэл байгаа шүү дээ. Тэр гэрэл оюун ухаан чинь л оршиж байгаа. Тэрийг л ийм юмны тусламжтайгаар өөрийн оюун санаандаа л буулгаж дотор чинь юм хилээд байгааг л сонсох хэрэгтэй болохоос биш. Тэр ямар нэгэн тэр юм тэгэл одоо тэрий чинь өмсөж зүүж байгаа хувц сунрын төсөөлөд ч юм уу бүр тэгээд тэр нь тийм юм их чинь ийм юм их чинь гүд одоо тааж давшгүй их юм их хүлээд ингээ бэлтүүлээ тавьчихсан. Тэгээд одоо тэр нь бөөсөн шинжгүй үр дүнч байхгүй гэрээрээ дүүрэн янз бүрийн бөөгийн хичнээн дээл хичнээн хингэрхтэй юм бэ. Бөөхөн насан турштай нэг л хингэрэг нэг л хувцастай байдаг баг. Ер нь тийм 2 3 дээл хувцастай бөө гэж би плавс сонсоогүй. Тэгэхэд чинь одоо энэ өвөд нь тийм хувцас тэрэнд нь ийм хувцсыг бэлдээд өгцөө. Тэгээд тэр чинь нөгөө тэр хүний гаднах үзмж өнгөд фантазмалцлаад яриад ш тэгэнгүүт хүмүүс ойлгох нь манай удамд нэг юм бөөвөө гэж бөөвөө бол юм сайхан ааштай айраг нь дуртай гэдэг нөгөө хүнчилж ойлгож байна л да. Тийм байна. Бид нар одоо хамаатныхаа нэг сайхан настай өвөг нэг ааш аяг байгаа байдал дуртай дургууг нь мэдээд нэг өрдөг да. Тэрийн шиг ойлгочод байна. Гэтэл тэр тухайн бөө хүний тэр дуртай дургу өөрийнх нь хувийн сэтгэл зүй огт хамаагүй. Тэр онгод болоод ямар нэгэн байдлаар бөөгийн сүнс биенээс гараад онголондоо хүн нас барахаар тэр хүнийг оршуулахыг Монгол ёсонд онголно гэж хэлнэ. Онголно гэдэг чинь хүндтэй хүнийг хэлж шин. Онголсон тэр тухайн онгоноос тасарсан тэр бөөгийн бие мах бод бүх юм хаяа тэр бүрийн матери бүх юм орхиод ганцхан тэр сүнс буюу одоогоор гэрэл оюун ухаан салаад гарахыг онго гэнэ. Тэр онгон явсаар байгаа цаг хугацааны толлыг давдаг юм уу? Нэг хүнийг биед очиод орших гээд байвал тэрийг онгод буух гэнэ. Эсвэл тэр онгод лус буюу газар лус руу орчвол тэр газар лусын онгод болно. Энэ мэтчлэн ингээд тэгээд тэр онгодын мэдээлэл зүйтэй харьцахын тулд таны тархины одоо 3 хэмжээстэй шүү дээ. Энэ 3 хэмжээстийг унтраах хэрэгтэй болчиход байна л. Бодит орчлонгийн хэмжээс бодит орчлонгийн бодит энэ мэдрэмжийг л унтраах гэдэг шүү дээ. Тэгж унтраахын тулд хүн Монгол бөөнөрт хэрэгэлдэг 2 төрлийн хэрэгсэл байна л да. Нэг нь хуур, нэг нь хингэрэг. Энэ хоёрыг л цохиод татаад ахаар л тодорхой ёс заншлаар гүйцэлдүүлсэн шууд хуур аваад татахаар болохгүй нь шүү дээ. Тэгээд тэрийг ингээд цохиол ч юм уу хуураа дуурах ч юм уу хингэргээ цохиол тэр тодорхой сүнстэй харьцдаг ёс уламжлалын тэр ингээд нэг ийм юм өмсгөр ингээд сүнс одоо хүн нас барахаар тойл тавьдгүй маа гэдэг ч юм уу. Ингээд бид нэр тэрний өдөөс хинч маргадгүй шүү дээ. Яг тэр ёсоор л явдаг. Тэрэн шиг тэр өвгдээцсийн ариун онготтой харьцахын тулд заавал нэг ийм элдв хангаа бөөгийн ёсонд байдаг манжиг хуур төмөр янз бүрийн юм бэлдээд тэрнтэй л нөхцөх гээд шүү дээ тухайн. Тэгээд тэр онгод ирээ тэр хүний оюун санаа дотор оршоод тэр хүний давхар оюун санаа тэр хүнтэй харилцахыг хэлж байгаа юм баггүй. Тэрийг л бөөлнө гэж хэлээд байна шүү дээ. Гэтэл одоо бүр одоо тэр юм ирээд л одоо бид заримийнх нь бид багтсангүй ч гинөө би одоо тийм юм сонсч л байлаа. Багтсангүй. Тий их том биетэй онгод чиний бие чинь их жижиг байна одоо яа үнэхээр үнэн бүр энийг надад ирээд бүр өөрөө ярьж исэн хүн багш нь багтсангүй гэдэг нөгөөтг чинь санаа алдсан. Энэ мэтлэн хүний тархийг тэгж угааж болохгүй. Юмд улс суурьтай байх хэрэгтэй. Элдв хангаа болсон болоогүй хүн бөө болгоод ивэл эргээ тэр улсууд чинь багшигаа барьж иддэг юм нэг л өдөр төлөөсөндөө. Тэр хүмүүс хожим үннийг мэднэ. Өнөөдөр мэдэхгүй ч хожимын өдөр мэднэ. Тэгэхээр янз бүрийн нэгнээ тэгж чадахгүй ээжиж хувцсанаар бэлдэж хорлож болсон болоогүй бөө болгож хувцсанаар шатааж явахын оронд хамгийн зөв юм өөртөө итгэхгүй өрөөлд итгэхгүй байгаад байвал шүү дээ. Одоо би бүр аргаа урсан юм ярьж шүү. Энэ манжиг хуурыг бариад
бөөлөд яваач. Хэдэн жил чамаагүй. Хэдэн жил чамаагүй. Бүх мэдээлэл автлаа. Амьдралынхаа явцын дунд. Тэгээд энэ дунд хүн өөрөө баталдаг байхгүй юу? Би үнэхээр л тахилах ёстой. Болий. Энэ үнэхээр хуурамч юм. Хүн дээр ч очиод хэрэггүй юм байна гэвэл тэгэл хүн дахиж өөрөө явахаа болно. Энэ чинь хамгийн зөв байхгүй юу? Та бас тэгж бодож байгаа биз? Харин одоо болоо шууд л тэгж бодож байна. Тэгэхгүй нэг хүн дээр очиод бөө болно. Санаанд орохгүй мөнгө цаас нэгтгэх юм уу? Эсвэл одоо өчнөө юм бэлтүүлнэ. Тэр хүний сэтгэл зүй оюун ухаан ямар ч бэлэн биш. Тэгээ нөө фантомаз гэж нэг тийм бодол өгч штэ. Чи одоо том бөө болно. Танаа удам тийм том зайран байна. Чам дээр ирэх гээд байна. Чи унтахгүй шүү. Ирээд байна гэдэг. Тэр тухайн үедээ тэр хүний сэтгэл хөдлөл, шүтлэг бишрэл гэдэг чинь асар өндөр хүний бүх мэдрэмжийг дараад ганцхан одоо тэрийг л бодогдуулах хэмжээнд байдаг. Хүний 21 сэтгэл хөдлөл дотроос хамгийн өндөр нь хайр, дурлал, шашин шүтэх хоёр мэдрэмж байдаг юм байна л да, сэтгэл хөдлөл. Тэгээ энэ хоёр маш хүчтэй учраас тэр шашин шүтлэг буюу итгэл үнэмшлийн сэтгэл хөдлөл бол бүр хайр сэтгэлээс ч илүү хөдөлдөг юм байна л да. Тэр хүн чинь ингээд ямар нэг юмд итгэдэг болоод шүтдэг болоод ирэндээ тэрнийхээ төлөөл юм уу бүр үүсгдэг байхгүй юу. Тэгэхээр тухайн үед л тийм хүнд фантомаз код өгж штэ. Тэгэл одоо тэрэндээ зориулаад асар их хувц сунаар бэлдээл янз янзын өмсөж зүгээд тэгээд яг болж байгаа нь байна. Гэтэл болохгүй зөндөө хүн байна. Эргээд тэр хүнийг тэр багш бол хорлож байгаа юм бас нэг талаасаа биш. Мэдхгүй бас тусалчий гэж бодож иж болно. Албаар баахан хүн шав авч иж бас болно. Гэтэл үнэхээр тэр хүн өөрөө мэдхгүй өмсөд учрыг олохгүй байдал үүсчихэж байгаа байхгүй юу. Тэгээд тэрийгэ багштай хэлэхэд багш бол тусалсан. Цаашаа чи өөрөө мэд. Бөөгийн ёс бус тийм. Цаашаа өөрөө яв. Тэр нөгөө тэр харгуй байдалд орно. Тэгээ ингээд дахиад хүн дээр очихоор чи буруу дээл өмсцэн. Чи буруу онгодоо буулгацсан гээд. Тэгээ зөвөө буулгахын тулд дахиад хувц өмснө. Энэ мэдчлээ ингээд төрөл бүрийн арга сам хэрэглээд болохгүй байгаад байна гэдэг бол та бөө биш ээ гэсэн үг. Яг үннийг л хэлээд. Үнэхээр одоо энэ юм руу ингээд бас онгодтой тэрийг нууцхан мэддэг хүнд ярьдаг уу дотроо тээж явдаг улсууд хүнд учиргүй ингээд очиод хандаад бас нэг хийсвэр сэтгэлгээгээр байгаад байхгүй хашир улсууд байгаа шүү дээ. Тэр улсууд жишээ нь яхаа мэдэхгүй байдаг. Тэгэхээр хин нэгэн хүнд очиж өөрийгөө ч вэ өрөөлтч вэ хоёр талаасаа гомдолтой болж явж байхын оронд их сайн хүнээр ийм хураа амьлуулж өгöd аваад тэгээд цаашаага энэ бөөгийн уламжлал ёсыг баримтлаач ээ. Тэгээ хоёрдугаарт хүн болгон хингэрэг хувц өмссөн бөө байхгүй. Тэр чинь бас нэлээд хөлтэй буюу хорлдог гүйдэг онгодтой бас нэлээд тийм наан цантай юмтай нөхцөждөг хүн болох ёстой болохоос бүх хүнд тийм одоо тавилан заяанд жаргал зовлонтой ноцолддог онгод заяахгүй шүү дээ. Тэр одоо үнэхээр тэр онгод нь зүгээр зөвхөн энийг дахиад өөрийнх нь биеэр улирах гэж байгаа онгод гэж байдаг байхгүй. Яг нариндаа бол танаар дамжаад явна. Гэхдээ нэг тэгээ ахтар үйл хийлгээд байхгүй. Та энэ насандаа энэ онгодыг л тахих одоо үүрэгтэй хэнийгээр. Танаас хоошоогоо л яг гол эзэн дээр чинь буух гэдэг шүү дээ. Жинхэнэ эзэн тасарч болохгүй учраас тэгвэл та зүүдлэл эхэлнэ онгод. Тэгээ тэр онгодыг зүүдлээд ирэхээр нэг учиргүй бийд чинь буугаад бөөлөөд энийгээр одоо эмгэн үгэн болоод байх нь биш. Ганцхан тэр онгодтой харьцах оюун санаа тань дотор талд чинь жинхэнэ үйл явдал болж явах хэрэгтэй байхгүй. Тэр гаднаа бол одоо хуучны бөөгийн явган бүүлж байгаа бичлэг бол нэг тийм юм татаад буруу хараад юм та яриад л шиг ингээд юм байдаг. 2-3 бичлэг байгаа. Тэрийг бид бол хараад ойлгохгүй. Бид нар бол залбираа суул гэсэн үг. Одоо энийг ойлгохдоо бол энийг дуурсан ч бид нь имээ өгөөл буух хэрэгтэй гэж ойлгоол. Заавал энийг ингээд дуургаад л нэг эмгэн ч юм уу үгэн болно гэж ойлгоод байхгүй юу. Яг хөө тэр онгод чинь өөрөө настай байж хагаад өндөр наслаад бөөхөн нас барахаараа тэр хэдий насалсан тэр үеийнхээ амьсгаа хураасан дүр төрхөөрөө сүнс оршдог юм байна л да. 90 наслаад өнгөрүүл 90 настай хүний сүнсэл явах юм байна л да. Тэгж харагдах одоо тэр дүр нь. Тэгэхээр бид нар нөгөө нэг заавал одоо энэ онгод буухаар тэр хоолой ам нь хувирдаг ч юм уу яг болно л доо. Тэгвэл заавал ингээ эмгэн үгэн
байх ёстой гэж ойлгоод байгаа боловч үгүй юм шүү. Эн чин тэр онгод буурна гэдэг чинь хин нэгэн хүнийг би буулгаад тэр хүний ярих биш. Одоо тэр хүн болоод ярих биш. Тэр оюун санаа дотроо тэр онгодтойгоо өөрөө ярихыг л хэлж байгаа. Энийг тий татаад тий. Тэгэхээр хуучны айлуудад ийм зөндөө юм байсан байгаа. Харахад бөө байхгүй гэсэн мөртлөө ийм юм уутлаа тавьчихсан. Тэр чинь нэг онгод нэхэд ирцэн ба шүү дээ. Тэрийг л аргадаад ийм манжигаар аргадчихж шүү дээ. Тэгэл одоо үлгөөд ингээд боогоо тавьчихсан сард нэг 2 гаргаж ирээд ёсолчдөг байхгүй юу? Одоо тодорхой тэр онгодыг дотроо бодоод үр хөөхд ахтуу амраг садан бидний минь өвчин зовлонгоо уртудаа настай ивэж авч өгөөрэй гэж танд цагаан сүү цайлган сэтгэлээ өргөж ийн онгод минь гээд ёсолж шүү дээ. Энийг Монгол ёсонд бөөгийн тэнгэр тахихдыг зан гэж байгаа. Зан бол тэгэхээр тэр айл бас тэнгэртэй айл биш шүү дээ. Тэгтээ учиргүй тэрийн хүн засаа даргалаад нэг биедний буугаад идэг биш. Тэр айл тэнгэр ирсэн байна. Тэр тэнгэрийг л тахиж авч явах чагаал нэг хүн гарч ирлээ шүү дээ. Арай зөнтэй мэдэгдсэн. Тэр хүний ингээд одоо нэг бөө дээр хандаад надад нэг юм янз бүрийн мэдэгдээд байна. Тэр бөө нь одоо чамд онгод маягийн юм байна гэвэл за би одоо энэ онгодыг тахиж явъя гэд тэгэл энэ учиргүй энэ юмыг бэлдээ тэгээд тэрийг амьлуулад учиргүй биедний юм буухгүй. Тэгтээ тэрийг ингээд дуургаад онгодондоо ёслоо залбираад тэгэл буцаага хураачна. Тэгээ өөр хөөхт өвдүүл энийгээрээ нэг домончин. Манай миний садангийн ихчийн одоо имэн гэсэн тэр чинь бүр их одоо өөр их наавын талынх нь имэн багад нь багт нь ингээд хөгшин настай юм ийм сагсгар юм үнцэн ийм тал гаргаж ирээд хүүхдүүд ханиад томоо төрөхөөс сэргийлээд ил нүрийг харчдаг гэсэн. Тэгээ нүрийг харчиж нэг юм хилж үлээж байгаа буцаараа хураачдаг. Тэр чин тухайн үе тэр онгод байж л дээ энэ онгод. Тийм бай. Тэргээ шингээсэн. Учиргүй бөөлөхгүй ч гэсэн тэр онгодыг нэг тэгээд насан туршдаа аргадаад аваа явцсан. Тэгэхээр ийм хүмүүс айгүй их байна. Идрийг андуураад бөө болгож хувцсан руу өмсгөөд байна. Тэгэхээр нөгөө хүмүүс маань бөө зүүдлэх юм. Онгод зүүдлэн тэг яг хувц өмсөхөөр онгод нь орцгоо. Тий. Уруудчихна. Тэр хувцас өмсөж бөөлдөг бөө гэдэг чинь бүр цаанаас нь жинхэнэ одоо сайн муутай ноцолдохын тулд л өмсөж байгаа байхгүй. Хамцууга шамалцсан л бөөлөё л гэсэн санааг илэрхийлж байгаа. Тэр хувцсыг нэгэнд хийж бүтээчээд хүнд тусвалж бөөлөхгүй л өөрийг буцаагаад иднэ. Хэргийг гаргахгүй бол тэр чинь ягаад гэвэл хүний үйл хэрэг сайн муутай ноцолдохын тулд тэр онгодыг улам тэгэхээр тийм удам дамжиж явдаг бүр ахтуу амраг саднаар нь өв эцгээр нь өөрийнх нь төрөлт нь байсан догшин онгодтой хүмүүс бол тэр ёсоор нь хувцаа хийгээд өмсөд бөөлөд хүндээ туслахын туслаад хураахын хураачаа явна шүү дээ хувцаа. Тэгэхээр хамгийн түрүүнд энэ онгодыг бөөлөд энэ хуур манжигаар явган бөөлөх хэрэгтэй. Нэг асуудал байна. Бөө болохгүй бол үхэх гээд байна гэдээ одоо хөвтөр тараад бүр ингээд за үнэхээр онгот нь за үнэхээр ирсэн ч юм уу бодлож ирсэн мэдгүй. Ямар ч гэлээсэн бөө болохгүй нэ хөвтөр тараа биеийн өвдөд үхэх гээд байгаа хүн байна л та. Тэр хүн үнэхээр хувцсан өмсөх ёстой юу? Манжигаа барих ёстой юу? Хуураа татах ёстой юу? Эхлээд хуураа татах болох уу? Тулвал хувц өмсөд бүр хэцүү дөлөө. Тий, тэр ер нь ямар тэрийг одоо эрдэмтэй чадaltaй хүн л очиж мэдэх үү? Одоо мэдхийг хэлэх. Тулвал тэр чин тулаад энэ хуур татах хугацаа нь өнгөрцөн бол бүр тэр чигтээ хувцал өмсөн. Аргалаад нэлээ олон жил явцсан. Тий, одоо бүр үгүйсгээд. Тэгээ ер нь бол ийм байхгүй юу? Бөөгийн онгод аваагүйгээсээ болж үхэн гэж байхгүй. Ер нь нэг ийм ташаа ойлголт бий болчиход байна л да. Хуучин бол тэр хүн онгодтойгоо мэдсээр байж зүхтааж явж үгүйсгсээр хагаад өвчин тусдаг байхгүй юу? Бөөгийн өвчин. Одоо зүгээр явж байгаад өвдөд бөө болно гэж байхгүй. Хуучин бол чи онгод байна. Чи энийг юм аав гэхээр үгүй. Би одоо ийм юмнаас татгалзсан гэд. Тэгээ явсаар байгаа тэр чинь
тэрэндээ хорлогдоод хэвтээд аргагүй ирхэн тэрийг аваад идэж байна. Одоо бол зөв зүгээр одоо оншийн бүрэн эмнэлэгт үзүүлээчгүй байхад бөөгөр явна гэж юу байх вэ? Эхлээд одоо биеэ эмчит сайн үзүүл. Тэгээд сүүлийн үед одоо бие махбодноос гадна сэтгэл зүйн өвчин гэж нэг том өвчин гарч ирсэн. Готрол. Сэтгэл готрол, сэтгэл хямралын өвчин. Тэгээ энэ өвчин чинь хүнийг бас асар их одоо тэр онгодтой юм шиг төсөөлөлд оруулж байна. Удаан хугацаанд сэтгэл готраад хямраад ирж байгаа хүн чинь хий юм харна, зүүдлэн, тавгуутна, биелүү юм орох гэж байгаа юм шиг мэдрэмж төрнө. Тэрийгэ бид мэдэхгүй гүйж очиод лам бөөгөөс одоо бөөгөөс асуувал тэнгэр онгод гэж хэлнэ. Гэтэл тэр онгод ордгоо. Яг хэргийн учир яг эцснээ зөвхөн 92-ын гэр бүлийн олон жилийн хэрүүл байсан. Тэрнээс үүдэлтэй сэтгэл готрол. Би нөхөртөө гомдоод сэтгэл санаагаар унаад бүр үзий хатаад тэгээд сэтгэл готролд ороод одоо тэрнээс болоод янз бүрийн юм хардаг болоо. Тэгээ хоорондоо эвдлэрээ тайтайхан болцсны дараа тэр юм болцсон гэж байна. Тэгээ дунд нь юм хэрэгцээгүй бөөгийн хувцс бий болж байгаа байхгүй юу? Энэ бол яг үнэн. Тэгэхээр энэ мэтлэн бүх нөхөртөө гутарсныг хэлээгүй шүү. Тэгэхээр ер нь бол ингээд сэтгэл зүйн асуудалтай улсууд бол зөндөө. Би хэлээд байгаа шүү дээ. Тим хүмүүсийг сэтгэл зүйч рүү яваа. Бөөч нь тийм бодит гомдлын шаналлын асуудал биш. Хэлж ирдгүү, хийсэж ирдэг буюу хийсэглэн зовлон гэж юм байна л та. Тэгэхээр энэ бөөгийн ёсонд тодорхой ямар хүн бөөлүүлэх үү, ямар хүн бөөтэй уулзах ёстой. Тэр зовлон ярьж байгаа хүн бөөгөр явах ёстой юу, гүй юу гэдгийг бөөхөн өөрөө ялгаж явах ёстой. Ялгахгүй бүгдийг хүлээж авч болохгүй байхгүй юу? Гэхдээ та боддоо та мөрөдөө тавлаад өрөнд орчоод бөөдөр очих ямар хэрэг вэ? Би тусалж чадахгүй тийм шүү дээ. Одоо би 100 сая төгрөгийн өрөнд орчоод тан дээр очиод яаж бойлуулээд өрнөөс гарахгүй үстэй. Нэгэнтээ би тоглоомноосоо болж чадах сэтгэл зүй сурч чадахгүйгээс хойш. Тэгэхээр хүмүүс нөгөө яагаад янз бүрийн хүлээж авдаггүй ингээд тэр ярьж байгаа улсуудыг зүгээр сонирхуулахад нөгөө бөөлөх шаардлагагүй улсууд учраас хүлээж авахгүй байгаамаа. Зүгээр өөрөө шийдчих ухааны юм зөндөө шүү дээ. Болж игэл ингээд нөгөө өөрөө эргэлзэж байгаа зүйлээ батлуулах гэж бөөгөр явдаг. Ингээд эргэлзэж шүү дээ. Тэгэхээр энэ манжиг хуур, бөөгийн ёс уламжлал энэ бүгдийг гартаа хатгаад авсан хүн бол тэр болгон хүний зовлонтой ноцолдож болохгүй. Яг бөөлж болох зовлон гэж байна. Тэр хүнд. Тэгвэл энэ бөөгөр идэгнэ. Бөөж чадахгүй юмтай ноцолдвол хизээч бөөлөд нэмэргүй. Зүгээр л нэг 92-ын хэрүүл дээр дунд нь бөө ороод яаж ч бөөлөд нэмэргүй. Тэр хоёр л бинийг уучлахгүй. Өгөөд уучлал харьцаалж. Ингээд энэ мэтчлэн хутгалдах ёсгүй юмтайгаа бөөнөр хутгалдсан шүү дээ. Эргээд тэр онгод баалж өөрийг нь хорлдог ёс байна. Тэгээ тэрнээс болж бөөнөр бие өвдөх, амьдрал уруутах, бөөгийн гэрээс гарц гарах, бөөгийн хүүхдүүд өвдөх юм байна. Тэгэхээр юмд маш одоо хэмжээ хязгаар 7 хэмж нэг огтлаа. Хэрвээ таны ч юм уу бөөх хүний тусалж чадах юм ирвэл ёстой тултлан тусал. Тэр юу баян онгодоороо тэр тултлан туслаад явбал хоёрын хооронд бүү тусал.
Энэ одоо та бол одоо ингээд хуйг хингэргээ бариад ингээд одоо тий нөгөө хингэрэгч одоо бөөгийн унаа гэж байгаа учраас ингээд унаагаа унлгаа унаад ингээд бөөлж байгаа. Та ийм хуур татах уу? Байгаа. Бүх бөөдөл байх ёстой шүү дээ. Харин энэ хуур манжиггүй бөө гэвэл би харин мэдэхгүй. Заавал байх ёстой. Байх ёстой. Бүх бөөд байх ёстой. За хуур манжиг та одоо чинь Одоо явган бөөлнө. явган бөөлөх би бөөлөлгүй явах мэдээж явган бөөлнө. Надад байна. Гараа онгод болгоод ингээд 9 бус юм зүүгээд тавьчихсан байна. Тэр чи хөдөө явган бөөлөхөд их онцгийн одоо чухал хараал ерөөл үхэл хагцал биш ойр зургийн арга засал тэр хүнийг даатгаж барих хөнгөн хэлбэрийн юмд явган бөөлж өгнө. Уул хад газар л ус очиж дахиж аргадах жил болгон хээрийн онгодоо очиж эргэх идэ цагаа өргөх тэр явган бөөлнө. За тэгээд өөрийнхөө гэр оронд очоод явган бөөлчихнө. Гэртээ. Тий. Одоо амьдэрдэг гэртээ бас нэг айл юмчин гал усаа аргадах үе ирнэ шүү дээ. Тэгэхээр дандаа явган бөөлнө. Зайлшгүй юмд бол одоо хувц өмсөж тэр хувцсыг өмсөж байгаад одоо бөөлнө гэсэн үг. Тэгэхээр хөнгөн зүйлд бол ер нь яг энийг бариад хараал ерөөл хариулах хатуу юм руу орж дийлэхгүй. Ер нь тийм байдаг юм. Иж бүрэн хуйгалж ижил тэр ясны онгод яс гэхээр энэ бидний яс биш шүү. Ясны гэдэг нь өөрийнх нь яг амин онгод. За тэрийг одоогоор бол толгой онгод гэж гадуур яриад байна л да. Яг хөө толгой чээж Хөр нь утга нэг л ах тий. Яг хөө тэр сүулт нэршсэн нэршил. Нөгөө нэг онгодын ингээ боос онгод толгой онгод болгоод бусдыг ингээд хөл гарав тийм биш шүү. Яг ясны онгод гэдэг нь тэр олон онгод дотроос нэг л онгод таны зүрхний онгод буюу амины чинь онгод багхгүй юу. За яг хамгийн ам чинь багхгүй юу. Хатуу юм болвол яг тэр онгодоор л бөөлдөг ёс байна. Бусад имийг бол одоо ойр зурч явах ер нь баргийн имийг бол өөр юм дуудаад аргалаад тэрэндээ хилээд загчих. Тэгэхээр ийдэл бусын юмтай л харьцаж нөхцөж сурах хэрэгтэй. Тэр нөхцөж сурж байгаа учраас л бөө гэж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ тэрнтэй өөрийнх нь онгодтой уул усны эзэн лус савдагтай хамгийн их ойрхон нөхцүүлж одоо танилцуулна гэдэг юм уу тэр байдлыг хамгийн анхны суурь одоо бөөх ёсыг хамгийн зөв тавих юм бол явган бөөлөх. Тэг ямар ч эрсдэл хүлээж одоо эрсдэл гэж ярил л да одоо сүулдэ. Өгөө аваа байхгүй. Өгөө аваа дэнчингүү аюулгүй байхгүй юу. Одоо нэг орчин цаг үед хэллэгийг өөрчилж ярихын тулд эрсдэл бөө тийм ярихгүй л да одоо. Тийм. Тэгэхээр нөгөө энүүгээр бөөлөд сүулдэ эн чин хүн сураад чадлна одоо орох гээд онгод нь өөрт нөхцөх гээд ирвэл тэр бөөд өөрийнх нь онгод зүүдэнд нь ороод хувцсунаар идэл хэрэглээ бүгдийн тойм харуулдаг байхгүй юу. Тойм гэдэг чинь ерөнхий байдлаар. Тэгээ тэрийг энийг амьлуулж өгсөн хүн дээрээ багш дээрээ очиод за одоо багш энийг харагдлаа одоо энийг мэрэг төлөв тавьж нэг батлаадах гэх нь шүү дээ. Тэгэхээр багш нь тэр энэ хүнд зүүдлэгдсэн бүх зүйл өгнөний ортой юу гэдгийг л хэмжиж харах хэрэгтэй байдаг юм байна л та. Тэгээд л одоо хараад л за энэ үнэн байна. Энийг бэлтгэх нь болсон байна гэ. Тэгээд тэр онгодынх нь хувцсыг бэлдэн төхөөрнө гэж байгаа. Төхөөрн бэлтэж одоо тэр хүнд өдөр цаг нар зааж тодорхой хувцсаар энэ бэлтэх арга дэг ухаан гэд одоо тэр арай дуршлагтай учраас тайлбарлах нь шүү дээ. Тэр хүн тэгэд бөө болно гэж байгаа. Гэтэл тэр хүн тэр онгодыг авахгүй ингээд зүгээр энэ хуурайн татаа явжээ гэвэл заавал тэр хүнээс одоо багшаа боллооч гэдэг юм уу. Тэг шаардлагагүй шүү дээ. Та миний нарыг дааж яваарай. Тийм ээ. Би одоо энэ хуур манжийг ирсэн ч бөөлөх одоо ёсгүй юм. Тэгтээ энийг ингээд шүтээд явчих гээ. Тэгээд дал тэгээд аваа явчих болно. Энд чинь айлд их байхад их гэмгүү сайн зүйл. Гэхдээ айл болгоно биш шүү тэр. Дуртай болгоно дахиж болохгүй тийм бас тэгэж нөгөө Гэхдээ яг ингэж хэлээд нэмэргүй юм бэлээ. Угаасаа дуртай болгоно л бөө болж тагтдаг юм бэлээ. Тэгээ дургуугаа өрхөөр хайд юм бэлээ. Одоо хараад тахад ийм их бөө байна гэдэг чинь хэргийн учир хүмүүс өөрсдөө бөө болох бас их дуртай байна. Яг цаад мөн чанар.
бити биш ээ гэхэд л болцсон байдаг. Бит хий тийм чи биш вэ гэхэд л 5 6 хүн намайг мөнгө гэж хэлэхэд та ганцаараа биш хэлээ энэ бодлоо ярьж ийн гэл очил болцсон. Үгүй яах вэ тэр өөртөө болж ивэл. Гэхдээ миний та бит хоёрын ярьж байгаа зүйл бол болохгүй ч юм уу бас энийг сонирхож байгаа улсад зориулж байгаа шүү дээ. Тийм мондөг бөөнөрт бол зориулаагүй. Ийм байна те бөөгийн хил хуур татах тэрэнд бол ямар нэгэн дасгал байхгүй одоо энийг хүнээр заалгана гэж байхгүй. Зүгээр л одоо төмөр хуураа дуурайгаад л одоо тэр хуурны хаяа сонсдг юм гэсэн манцх юм. Тэгээ тэр хуураа ингээл татхад л тэр аян л цаашаа холдоод яхад аяны төгсгөлөөр дагаад яваад идэх юм л те сонсглоороо. Тэгэхээр л тэр онгодонд нь хөргээд өгдөг юм. Яг нь ийм л бичвэр байдаг байхгүй юу. Гэхдээ энэ одоо за би зүгээр сонирхуулахад. Саяны таны ярианаас зүгээр яг би ингэж юм л да. Би за ингэ сонирхоод хууртаа бол явчихдаг. Би өөрөө бас байж магадгүй ингэ сонирхъя гэж бодоход бас хаамаагүй хуур барьж аваад хүн амтны хуур ингээд илээ мараад болоод татаад иж болохгүй бах тийм. Уу яг энэ чинь би бөөгийн хуур ярьлаа тий. Та бит хоёр. Гэхдээ эн чинь бол монголчуудын хөгжмийн зэмсэг учраас ямар ч хүн энийг хаанаас ч аваад тоглоод аядан татаж болно. Тэр бол амьлуулаагүй. Тэгээд тийм хөгжим тоглолтын хуур, бөөгийн хуур хоёр өөрөө. Тэр хөгжим тоглолтын хуурыг амьлуулад жонгод орохгүй. Урлагийн зэмсэг учраас. Бөөгийн хуурыг арай өөрөөр хийдэг юм Урлагийн зэмсгийг бол төмөр аваад тэрийг нуглаад маш гоё өнгө үзмжтэй дуу хууртай хийдэг бол бөөгийн хуурыг тэр аядан чухал биш ээ. Одоо өнгөний тэр химнэлэн чухал биш. Хийдэг одоо тэр ёс нь арай өөр ёсоор хийдэг юм Тэгэхээр одоо тэгэл тэр болгон хуурыг амжуулаад татаад байвал онгод ороод тэгвэл одоо энэ бүхэл хүмүүст бидний юм орох гэдэг юм үстэй. Нэгдүгээр тэр хүн өөрөө онгодтой гэдэг тийм шаардлагатай байх хэрэгтэй. Тэр нь жинхэнэ будгүй юу, тагтдаггүй юу одоо бас хүнд онгод байхгүйгээ итгэхгүй бол нэг хүнээр татаад үзэх хэрэгтэй амьлуулаад бөөгийн хуурыг арай өөр ёсоор хийдэг. Хөгжөөд хөгжмийн зэмсэгч гэсэн яг бөөлөх хуурыг бол арай өөрөөр хийн. Тэгээ эрэгтэй хүн эм дуутай хуураар эм хүн эр дуутай хуураар татдаг юм л дээ. Бас дуун ондоо. Хөгжмийн зүгээр тоглодог хуурыг бол бид нэр болж өгвөл маш сайхан аялгуу хөхтэй гой чимээ аядан гардгаар хийштэй. Бөөгийн хөрөнд бол тэр их тийм тод чанга ч юм уу чимээ аядан байх тэр ерөөс чухал биш. Тэр хэд уржилээ байвал болоо. Ганцхан тэр хийх утга зүйн арай өөр. Энийг одоо их утгатай төмрөөр их ёс утгатай нарийн дигээр тэр бөөгийн тэнгэр дуудах гэж байгаа хуурыг бүтээх нэг өөр. Зүгээр одоо сайхан хуур бүтээгээл аядангийн хараад өнгө зүсийг хараад их гоё хэлбэр хийцийг харж бүтээвэл бөөгийн хууранд бол одоо энэ хуучны хуур биш үү та. Энэ хоёр ширхэг. Тэгэхээр энэ хоёр хуурд гоё сайхан нэг гэж байхгүй. Тэгэхээр ингээд дотроо ялгаа байгаа. Энэ мэтчлэн. За жишээ нь нэг юм сонирхолтой зүгээр асуулт байна. Би л одоо өөрөө сонирхоод байгаа юм. Би жишээ нь одоо ямар нэг онгод дэлтэй хангаа юмнад бол байхгүй гэж бодож байгаа. За байхгүй. Тэгээ би ч өөрөө бөөгөө сайдаг. Болъё ч гэж бодохгүй. Би жишээ нь одоо таны ч юм уу те эсвэл одоо энэ чинь бол тухайн үед амьлуулсан шүү дээ те. Амьлуулсан боيو одоо онгод нэрчсэн оршиж байгаа хуур гэж бодсон. Тэгээ би жишээ нь энийг барьж аваа савгуудад ингээд татчихвал яавал гэж зүгээр яах ч тийм юм дайруулад нэг ганц нэг хоног тийм халуурж малуурах ч юм уу нэг 5 гутал зарим нь яадаг ч гэл ингэдэг. Тэрнээс тэгэл одоо тэр биед чинь бөөлөхөд зориулагдсан тэр онгод ордог бие махбод гэдэг чинь төрн цаанаас. Тэрнээс хүн болгонд одоо та жинхэнэ бөөгийн хуур татаад ч танд онгод орохгүй. Тэр бие махбод чинь долгион гэх юм уу одоо тэр юмтай харьцах хөдөл одоо хүлээж явах. Заавал бие махбодд нь тийм сүнстэй харьцах, долгионтой харьцах тийм энерги хөрөмтлөгдсөн хүн чинь тэр юмтайгаа харьцах гад 5 гутад эхлэнгүүт тэрийг нь ёс заншлын үүднээс одоо ном журмаар нь харьцуулдаг болохын тулд энэ багш бөөгийн ёс заншлыг гүйцэхээр одоо яг жинхлэгдлээ гэж тайлбарладаг юм уу яа тийм. Тэгээд энэ бөөгийн хуур би их олон хуур
бүр бас нэг хуучны хуур байсан. Би тэрийг л хайгаад болохгүй алга болгоцсон. Тэгээ надад нэг 7-8 хуурууд байгаа дандаа хуучны. Энэ ингээ тухайн бөө өнгөрөхөөр хуур нь хөгөхгүй болдго юм билээ. Би тэрийг л их гайхдаг. Оо тийм үү. Тухайн бөө нь өнгөрнө штэ. За. Тэр хил хуурных нь хил нь хөгөхгүй болчихдээ юм билээ. Бүр өрөөд уурахгүй. Өөхөө. Зүгээр юм дан төмөрл болчихдээ юм билээ. Ингээ татахаар би бас энэ нөгөө олон хууруудыг чинь савгуудад уургаж үзэж ганцаараа сууж байгаа. Ямар юм байдгийг. Тэг хөгөхгүй болчихдээ юм билээ. Тэгэхээр тэр бөөгийн бүх л одоо тэр чадал хүч юм л явж ин да. Тэгэхээр нөө эзэн байхгүй болоод ирэхээр тэгэл хэрэглэхтэй байлд юм уу. Яг хөө энэ тэр онгодын хүч энерги нь оршиж байгаа ч гэсэн дараагийн хүнд бол энэ хуур болохгүй. Тэгэхээр бөөхөн хуурыг тэгж залгуулж авдаг шахав. Өөртөө шинэ хуур хийж авдаг ёс байна. Жинхэнэ одоо бөөг удам дамждаг бөөд үлдээдэг нэг л юм байдаг гэж. Энэ тал. За. Энэ талиал үлдээдэг юм гэсэн. Өөр хөвгтөө манж харж яваарэ гэд зарим айл тэр талийг аваад даллагын утаа хамдаардаг. Зарим нь бол хадагнд боогоо далд хийждэг. Тэгэхээр бол ер нь бол за миний энэ хингэрэг бол одоо их сайхан хингэрэг миний хөө энэгээр нүдэж яваараа гэдэг хүүхдтэй болохгүй. Эзэж болохгүй. Тэр хүн л хэрэглэн өөр хүүхд нь хэрэглэхгүй. Яг хөө байсан ч гэсэн хэрэглээ их шүтэж хэрэглэж болно. Дахиж мөргөж тэрнээс хэрэглэхгүй. Тэгээд одоо энэ тухайн нутаг харилцан адилгүй 9 7 13 15 6 ч гэдэг юм уу. Ер нь гэхдээ 9 13 2 аягүй их байдаг юм байна. Сондгоо тоогоор. Тэгээ энэний судалгаар хэмжээд үзэхэд хамгийн урттай 70 сантиметр хамгийн богиндоо яг ийм хүний төө байдаг штэ. Төө 23 4 сантиметр. Тийм байсан байгаа. Яг судлахад ер нь дээр үеийн бөөгийн манжиг хууруудыг ингээ манжигнуудыг судлахад гар манжигийг судлахад ийм байс. Тэгээ нарийнх нь ноосоор бүрж томж ойдог. Тэгээд ингээд өнгөнгийн даавуу цацаг булга хэрэмний арьс, булганы арьс хийж тахдаг. Тэр онгодын хамгийн сор болсон одоо юу гэдэг юм хөлөг унаа онгод орших боломжтой. За тэгээд энд нь заавал одоо тэр марин дүрс. Зарим нь бол бүр ингээд дөрвөлжин юм дээр буг согоон дүрсээс сэлсэн мэт юм л. Тэр тухайн унаа гэж л тайлбарлаж байгаа. Тэгээд явган бөөлж эхлэн шиний 9, 19, 29, зарим нь бүр шиний 25 15 шарын шашны одоо ноёрхлын тэр одоо бөөнөр бас үсэх үед бол 25 зулын 15 хүртэл бөөлдөг гэж байгаа. Шарын бөөнөр. Ер нь тийм байсан. Тэгээ богцонд хийгээл аваа явчин ганцарлаад хэрэг болвол гаргаж ирээд толио арчиж байгаа түүнийг үзэж байгаа. Тэгэл толио барьж сууж байгаа л тэр тухайн айлд онгодон дуудаж бөөлдөг л тийм ёс байна. Тэр айлаар явахдаа бүрэн хувцаанд чирж явдггүй гинэ бөөхөн. Айлын гэрт очиод хувцааж ирэхээр бөөхөн лайгийн нүрээд гардаг. Тэгээд хуучин дарахтын домог түүхэнд нэг том зайрынгийн гадаа 3 хоног ихнэр нь өвцөн ноён очиж хоноод ихнэрийг харгалж өгөөд толио ингэж арчиж үзчихэд энэ өнгөрөх нь байна би харгалахгүй гэхээр 3 хонсон. Бүр хөвгтөө үлдээгээд өгөх гээд ингээд том хошуу ноён. Нөгөө бөөч их дурамчхан хувцснараа өмсөд очсон хатуу юм учраас. Тэгээ бөөлчөд янзалж 7 одоо өхрийн ус хатгаа 7 хүн хийгээд хар ямааны тулан бэлдээд амын боогод 2 морьтой хүнээр чирүүлэн шүү гэсэн гэж байгаа. Тэгээ 3 шөнө бөөлсөн байгаа. Тэгээд 7 өхрийн усыг 7 хүн биш 1 хүн буруу хэлчих. 7 өхрийн ус хатгаад нэг юм гурилан хүн хийгээд 3 дахь тэр гурилан хүн хөдлөөд тэгэнгүүт нь аваад хар ямааны тулманд хийж амын боогод 2 эрэгтэй хүнээр чирүүлээд хол аваач хаюулсан байна. Тэгээ хон жөнжөөс авган ихнэр нь ноёны ихнэр идэгсэн байгаа. Тэгээ нөгөө бөөч нь буцах замдаа мориндоо чирүүлээд нас урсан байна. Тэр чин тэр айлаас төлөөсөн өгөөгүй бас харамлцсан байна шүү дээ. Санаа нь бол тэр өхрийн ус хийдэг нь тэр 7 өхөр авах гэдэг. 7 өхөр л одоо төлөөс тэл байсан юм байна. Авдгүй маа гэхэд ядаад төхөөрөд ядарсан хүмүүс тараачч болно да. Тэгээгүй. Тэгтээ яг тэр өхөр малн ч яг тэр айлд хувцаа авч очтгүй ёсон тэр байхгүй.
яг бүр одоо ёстой болохоо байсан л үед бас нэг хүний нэг сэтгэлийн харилцаа биш чинь нэг хуцаа бариад ирээ бөөлөд өгөөч гээд одоо та манай ах байлаа гэхэд тэгээд дуудаад би одоо сахтаа өгөө гэж чадахгүй. Тэгээд тэрнээс иш яг одоо хар илгийн хүнийг эрт үхэл хатсан болцсон. Баргийн тэгж хуцаа барьж очтгоо. Тэгээд лайгийн үрдэг гэж ярьдгийг. Тэгэхээр энийгээр л бөөлдөг ёс байна. Тэгэхээр эн чинь бөөгийн ёс нь тодорхой ямар зан үйлд явган бөөлөх үү? Ямар зан үйлд хуйгаа өмсөх үү? Гэт ялгаа байна да. Тэгэхээр эн чинь дотор л хоёр төрлөл байна штэ. Тэгээ бөө сурсан хүн бол айхтар бөөнөр бол энэ хураа бариад хөдөө тахилга захидлага янз бүрийн ууловооны аргадах юмд энийг бариад л гараа авчихна. Тэгээд хөнгөө шахууд хууран татчих алдар арва будаа сүү хоёр зургийн мөргөө тагччихна. Тэгээд тэрийг их өргөх, баг өргөх өрхтөө огт биш юм. Өндөр өрөх, намхан өрөх хамаагүй тэр өндөр их байна уу, баг байна уу, бүтэн хонь байна уу, хонь өхгүй, будаа өгж гин үү хамаагүй гол нь тэр юмтай ярилцаж харьцах нь маш чухал. Тэгэхгүйгээр одоо харилцаж яриаггүй хүн бол хар ухаанаар асар их зүйлэл өгвөл одоо намайг өршөөх байх гэдэг үүднээс тэр уул аваад өөрөн боо талах чихэр аваач өөрөө хийцэн байдгийг шүү дээ. Тэр чинь нөгөө яг нарийнда бол нарийн учрыг тэр савдаг л өстой яг яриаггүй ярьж чадахгүй гэсэн үг л дээ. Тэгэл санаандаа бол хөндлөхөөс гадна юм ста. Дээдлийн мөргөл болох юм байна гэж ойлгодог. А яг очиод тэр л ус савдагтай энийг татаад шүн орой сууж байгаад энэ ууланд юу өргөл болох вэ гэвэл нэг их юм нэхгүй л дээ. Яг хөө тэглээгээд хүн нөгөө хоосон байж болохгүй сэтгэлийн чинийгээрээ өргөн юмыг. Тэгэхээр энийг танд бариулж сууж байгаа тал усын хорлолд орлоо шүү дээ. Тэр нэг ууланд явж байгаа л унаал хөл гар өгтгөл тантай зүг очиод танд жаах идэ удаа бариулаад энийгээ татаад л өргүүлчих байхгүй. Тэгэхээр маш энгийн аргаар гэхдээ цаад мөн чанар нь маш хүчтэйгээр бөөлхийг явган болно гэсэн санааг илэрхийлж байгаа. Гэвчиг одоо ингээд явган бөөлөх гэхээр явган бөөлөхгүй хүмүүс их байна. Энэ нөгөө бөө болж байгаа мэдрэмж өгдөг юм байна л да. Заавал нэг юм хувц цунар өмсөөд хөдөө гадаа яваад ингээд нэг юм цохиж барьж ид нөгөө хүлийн зөвшөөрөгдөх байх гэж ойлгоод байл л да. Тэгээ ер нь ингэж л бөөгийн ёсыг эхлэх хэрэгтэй. Би ч анх янз янзын хүнээр очиод үзүүлж харуулаад бас явж л байлаа бөө болох. Тэгтээ хуур их татсан. Ганцаараа явган ихгүй өссөн. Ер нь бол маш удаан 2 жил гарan хуур дуургаж явсан шүү дээ. Тэгж байгаа тэр онгодыг биедээ дуудсан. Тэгэхгүйгээр одоо шууд хувц цонор өмсөн гэж байхгүй шүү дээ. Зүгээр цаа ярил сайхан ингэж явж байгаа. За нэг жоох юм болохгүй бол нэг хүнд үзүүлээ за чи онгодтой юм байна гэвэл сандчиж очиод дээл хувцсамсаад гэж болохгүй юм байна. Тэгж болохгүй. Тэгээ чи 7 хоногийн дотор онгодоо авмаа гэвэл бүр тэгж болохгүй. Яах юм? Тэр бөөтөө уулзаагүй байсан бол 7-оос илүү хоног сэтгэл амар явна шүү дээ. Ер нь юмд жаахан улс суурьтай ухаантай хандаж одоо явдгийг ярилцах хэрэгтэй. Хоёрдугаарт нөгөө би бас өөрөө нөгөө бөөчн бол нарийнда бол хүний их одоо амьдралын асар том зүйлийг хариуцаж тусалдаг тийм асуудалтай. Одоо хувь тавилан тэр хүний өхөл хагцал нас буян дуудах алсын хожмын амьдралыг сайхан болгох үйлийг хийдэг тэр байгаль дэлхийтэй холбогдож. Тэгэхээр их асуудлыг их томоор ярих нь шүү дээ бөө хүн бол. Гэтэл нөгөө Европ зурхаа гэж байдаг байхгүй юу? За. Одоо зүгээр л нэг юм өдөр тутмын зурхаа. Нөгөө нэг ордны зурхаа гэж байна шүү дээ. Тийм зурхаар зурхаан дээр чинь бол хүний нөгөө асууж байгаа хариултууд байна л да. Одоо би машаавал ямар машаавал тарах бай, чам тийм өнгө таарна. Би одоо бизнес эхлэсэн аль зүгт эхлэвэ. Манай хүүхэд 10 жилээ төгсөөд сансан сургуульд орч чадах уу? Миний заяаны айн хэдэн настайд надтай таарах вэ? Эн чинь бол яг нөгөө болох мэдээж болох зүйлийг урьдчилан асууж байгаа л тийм Европ зурхаа маягийн юм байхгүй юу одоо тийм янз янзын харгууд байна шүү дээ. Тэр ингээд соёлын хайл шашин соёлын хайлттай хүмүүс шүү дээ. Тэрийг ингээд манад бас тодорхой хэмжээнд үзмэрч буюу одоо шууд утгаараа хүний асууж байгаад л хариулах үүрэгтэй
хүмүүс байна. Тэр бол байх ёстой. Аа. Зээл тэр юу ч асуусаамаагүй зээл хэлэх нь чухал. Аа. Бөөд бол үзэхгүй юм хэлэхгүй юм. Тэр хонгод дург болсон шүү дээ. Тэр хонгодыг бүхэл бүтэн дуудаж авчирж ирээд тэр холоос тэр хувцснаар өмсөд нэг хүчтэй юм сэрээчээд ямар өнгөтэй биш яах вэ? тэгж асуувал тэр онгод нэгт ойлгохгүй. Тэр хүн ямар юм өмснөө зүүн үү орчлонгийн хүмүүсийн энэ хүсэл таашаалыг гүйцэтгэх байхгүй бөө. Тэр чинь шал өөр зүйл ярьж байна. Онгодыг бөөгийн ёсонд ингэж тайлбарладаг. Цохлох зүрхэхгүй, дагах сүдэргүй, халуун амьсгалгүй, бүлээн нулимсгүй гэж тайлбарладаг. Тэгэхээр тэр хүн биш. Бидэн чи ийм нартын улсууд биш байхгүй юу? Тэгтэл нэг бөөгийн ёсонд хүмүүсийг бол нартын орны ямархан бодолтой, чимэгхэн дотортой, усан нүдтэй, цусан зүрхтэй хүмүүс гэдэг гэж байгаа биднийг онгодын хувьд. Тэгэхээр энэ хоёрын хооронд зааг байна да. Амьд өгсний. Тэгэхээр тэр сүнсийг тэр бүхэл бүтэн айхтар хатуу сүнсийг дуудаад тэр бөө биедээ оршоогоод дөнгөж оруулаад хормхон зур бүйлээд тэр хүчтэй юм буугаад гарах хооронд хүн өөрийнхөө хамгийн чухал юм үзүүлж харуулж хамгийн гол юм асуух хэрэгтэй байтал нөгөө одоо юу гэдгийг сэтгэл зүйн одоо зүгээр нөгөө асуултын хариултаа ярих асуусан асуугаагүй хариултыг цаг хугацаа өгөхөөс хойшоо тэр зүйлээ ярид асуучиж байгаа байхгүй. Тэгэхээр тэр тухайн онгод хилэгнэх буюу тэр бөөдөө дараа нь дургуутдаг байхгүй. Дэмий юм дуудаад байна шүү дээ. Нэг ёсондоо энэ хүн зовлонгүй хүн биш шүү дээ. Зүгээр л одоо ирээд ингэснээр зүгээр л нэг эрт оройгоо болох зүйлийг төрүүлж мэдэх гэсэн шунал залах уу хүний ажил гэсэн. Одоо манай хүүхэд Америк явж сурах нь үгүй юу гэд аль хизээний бичиг баримтыг хөөцөлдөөд Америк руу явуулахар шийдсэн байж ич. Би хувьдаа нэг ийм зүйл үзмээр байдаг юм. Үннийг л хэлье. Тэгэхээр бас одоо юу гэдгийг хүмүүсийн асууж байгаа үгүйсгэв л дээ. Гэхдээ яг одоо тэр жинхэнэ хар зүгийн хүчтэй тэнгэртэй харьцах догшин онгодтой нөхцөн бөөнөрт бол ийм зүйл бол их үзэж харах чухал биш л гайгүй л гэл. Яг амьд тулсан бөөгийн чадах юм хүн ороод тэр хүнд бөөл туслах ёстой бол жинхэнэ тэр бөөгөөс эрдэм гарна шүү дээ. Ямар яагаад өвдөө юунаас болж үхүү яагаад болохоо ч гэдгийг бүгдийг мэднэ шүү дээ. Тэгэхээр нөгөө энэ хүмүүс чинь ясныг бөөгөөр явах зовлонгийн шалтгаангүй ээжиж зүгээр л уртчлан мэдхийн тулд ингээл очоод тэрэнд нь хүрт ингээд хариулаад сурцсан. Тийм бас үнц нүгөө ээж болохгүй. Тэгээд тэр нэг юм Европ зурхаа чинь өөрөө тийм байхгүй юу? Хувь заяаны төөрөг гээл. Та одоо ингэж явна, тэгж явна. 20 хэдэн настай тийм бизнес эхлэн та 3 эмэгтэйтэй таарна гэдэг юм уу? Тэр бол нэг өөр зүйл. Тэр чинь шинжлэх ухааны үндэстэй хийж болно шашны зурхаан ухаанаар ч юм уу магадлалын онолоор хүний нэг одоо ерөнхийн нэг 10 хүний 5 нэг нуруу өвддөг. 5-аас 8 тэгдэг ч гэдэг. Тийм тэргээр ингээд нэг юм Европын өрнийн ухаанд байдаг байхгүй. Өрнийн зурхаа гэж байгаа шүү дээ. Та одоо нэг юм жинлүүрийн орд, материйн орд, ханьны орд гэдэг шиг. Яг Монгол бөөгийн ёс уламжлал тэр газар дэлхий байгаль уул усыг тайж аргадах ураг удамдаа муу мухай үхэл хагцлыг хаах нас гойх үе өвчин зовлон дахиж ирэхгүй байх өвчтэй зовлонтой дутуу хагас хүүхэд төрөхгүй байх гэсэн бүр их тийм амьдралын чухал зүйлүүдийг очиж ярилцаж даатгуул үр хүүхдийнхээ хувь заяа ирээдүйг даатгах том шийдвэр гаргах нөхцөл байдал дээр л тэр бөөгийн хонгодыг урьж бөөдгөө уулзна уу гэхээс биш зүгээр ингээд нэг залууд гомдчоод яхаа мэдэхгүй тэгээ тэрнээсээ болоод ингээд сэтгэл санаагаар унж байгаа хүмүүс бөөгөөр яваад хэрэггүй. Тийм хүмүүс сэтгэл зүйч рүү яв. Бүр яг мэрэгжлийн хүмүүс дээрээ уулзах нь зөв. Тэгэхгүй ингээд тийм хүмүүс ирээд тэгээд тийм хүмүүс чинь хүлээж авахгүй болонгод ундууцна. Яг л авдгүй хариу бичээрээ бичихгүй байсан ч болно их цантай юм байж. Ер нь тэгтээ зүгээр яг хөө над дээр болж байгаа үйл явдал гэхээсээ илүү гадуур ийм байдлаар битгий бөөгөр яв. Тэр бөө чинь таны яг энэ байдалтай ярилцаад байвал тэр бөө чи хүн юм чинь алдах юм гарч ирнэ шүү дээ. Тэгэнгүүт энэ мэддэг юм байна, чаддгүй юм байна гэдэг ингээд. Тэнгүүдээ нийтээр нь
хамж ярьж байгаа. Бөөнөр Тийм. гэдэг. Тийм хөнгөн юм асуух, ойр зургийн одоо их тийм зовлон багтай хүндэл энэ явган бөөлдөг байхгүй юу? Амьд тулчаагүй нэг юм болоод ойрд ингээд ажил бүтэхгүй байна. Та нэг агуудл одоо нэг хүн нэг тиймэрхүү юм асуугаад ороод ирээд за би явган болоод хийгээд энийгээ шүүрж яваагүй болоо энэ мүү өстө намайг ойл тоонцорлоо бараг оромдөглоод хаялаа. Яг тэгдэг. Тэгээд энэ ясыг бас мэдэхгүй ундууцаад нөгөө заавал нөгөө бүтэн хувцас өмсөж онгод нь оронгууд таашаал авдаг. Бараг гал тулж гал дээр бүжгэл сүрийг үзүүлж. Тэгжиж тэрнээс одоо ганц нэг ингээд нэг ойр зур жоохон ойр хөрөхгүй би тавгуутад муухай юм зүүдлээд байна гэвэл тэр чинь нэг жоохон сэвтцсэн ч юм уу хүн байна шүү. Явган бойлоод өгөөдөө хуур татаад нэг жоохон дуугаргаад домноод явуулчихвал за энэ ч бараг намайг нэг жаахан оромдоглоод хайчлаа гэл. Тэр бид нар бараг зарим нь ингээд жоохон мөнгө төгрөг тавьчих юм бол тэг бараг хэрэггүй ч юм тавьбуу даачих ухааны юм бодож. Уу яг одоо тэрийг мэдэхгүй. Тэгтэл ер нь тэгэл бараг энэ намайг ингээд жоохон оромдоглоод явчлаа даа ч гэдэг юм нөгөө бид нар өөрсдөө юмд итгэж ойлгож байгаа сэтгэл зүй маань маш их сонирн болсон. Ер нь бол ямар сайндаа лам гандан ороод ламдар ном уншиж исэн чинь нэг ихч энэ жоохон таараа уншиж чинь тэр их сайхан уншиж чинь гэд лам сонгоод байгаа. Би тэгээд дотроо бодож исэн энэ одоо 20 жил лам хийсэн хүний номыг энэ хүн яаж мэддэг юм болоо гэд. Тэр чи өөрийнхөө зүгээр л юм сэтгэл зүйн таамгаараа өөрийнхөө л хар ухаанаараа л явж байгаа. Тэгж болохгүй. Хичнээн жил ном уншаа тэр хоолой жаахан нарийнхан дуу ч юм уу сулвтар байж болно шүү дээ. Үгүй дод тэгэхээр муу уншдаг болоод тод хэлэнгүүд их сайхан уншиж ийн гэдэг. Тэр гол нь тэр цаад сэтгэл гэдэг юм маш хүчтэй уншдаг юм байна шин. Энэ шиг тэр бөөлөхөд тэр хүнээр юм өргүүлээ залбираарэ гэд нэг 2 3 юм домноод явуулчихад хүмүүс чинь сэтгэлд нь энэ намайг нэг жаахан оромдоглол хайчлаа л гэдэг бодолтой байхаа. Хүний бас нэг тэр нэг сэтгэл цухалзсан шүү дээ. Яг бүгд биш ч гэсэн. Тэгэхээр бас зарим хүмүүст нь үнэхээр л одоо тэр бөөлөхтөө энэ хүнд би өнөөдөр заслах гэж байгаа бол тэр зүгээр өнөөдөр ирсэн бол бас суулгаж байгаа та. Чи ядаад суугаад яваарай гэд тэгж чи тэр хүн чинь нөгөө юм ойлгож одоо би ингэх юм. Тэгэхээр энэ аливаа ямар ч үйлдэлт бол энэ бөөнөрт бол хамгийн зөв юм бол энэ явган бөөлөх үе энэ хуучны ярьсан. Бөө болох гэж байгаа онгодтойгоо мэдсэн мэдээгүй за зөв онгод буруу онгод одоо мэдэх за тэгэл ер нь цаашдаа хувц уйг өмсгөөс өсвөл бүх зүйлсийг л энэ л одоо хуур манжиг л хамгийн түрүүнд л холбож зааж одоо харуулж өгнө. Тий. Би тэгээд бас их зарим мэдхгүй ёс вэж магадгүй. Тэгээд дээрэс нь бас дутуу ярьсан байж мэднэ ямар ч байсан л ерөнхий хамгийн чухал юм нь бол та онгод авахад л хамгийн түрүүнд энэ ёсыг л гүйцээгээр энэ яагаад тэгвэл эргээд хорлогддоггүй эргээд тэр янз янзын юмд ороогддоггүй хамгийн одоо бөө бол хамгийн ихний зөв ёсныг хадаглаад онгодыг дахиж харагддаг одоо зан үйлийн нэгэн төрлийн зэвсэг хэрэглэл юм гэдгийг л хэлж байгаа юм. За хүмүүст нөгөө яг одоо яах уу гэдэгт нь маш их тийм таарсан онж хэлэхгүй бол зөвхөн одоо энэний ингээ идэг ёсыг л яриад байвал цаад мэдчлээ гэхэд энийг юунд хэрэглэх үү? Би юунаас энийг анхаарах уу? Надад энийг хэрэглэснээрээ ямар талын ашигтай бас ямар талын хохиролтой гэдгийг мэдэх ёстой л доо. Тэгэхээр ингээд зарим одоо алдаж онохоос сэргийлээд энэ юм руу халтраад буруу зүрөө орчиж байгаа улсуудад сануулж анхааруулхад энэ бол хамгийн аюулгүй таныг хорлохгүй тань тэгээд гарз байхгүй. Одоо мэдээж тэр хувц нар бэлтэн ингээл 40 сая төгрөгөө хүн үрцлээ шүү дээ. Тэгэл бөө бишээ явандаа мэдээл тэгээд хүн амар харамсаж байгаа шүү дээ. 5-10 сая төгрөгөөрээ лахтуу амраг саднаа цуглуулаад болсон болоогүй бол хатаар яваал зарим нь ичиж байгаа. Ичиж байгаа шүү дээ. Үнэхээр шүү. Гэр 30-40 ахтугаа цуглуулаад тэгээд тэрнээсээ болоод аюу их сэтгэл санаагаар унаал. Зарим нь бүр бөөлөөд заслам хийж исэн гэжсэн ал бөөхөө болоод ингээд хүн чинь дотроо хичиж байгаа шүү дээ. Мөсгөл зарим нь гутарж байгаа. Зарим нь бол бүр үзээ ядаж эхэлнэ. Шал худлаа гэл. Зарим нь ч бол тоохгүй. Дахиад бөөшөддөг ч юм уу гэд. Гэхдээ голдуу бол тэрэнд ингээ харамсах хүмүүс их байхгүй. Тийм нэг сэтгэлээ зориулж исэн юм шүү дээ. Тэгтэл эн чинь нөгөө
насан туршдаа шүтэх дээдлэх тэр юм нь биш чи онгод хүний урам хугарна ийм л юм байдаг юм баг. Тэгэл би бөө биш юм байна гэж ойлгоод тэр орохгүй бол хүн чинь шантарна. Тийм хүмүүс зөндөө шүү дээ. Хилдэггүй байхгүй юу? Нууч чи шүү дээ. Тэг ингээ бөөлөө 4-5 жил бөөлөө сүулдэ шантраад бүр болсон хүн биш байж шүү дээ. Уг нь амар сэтгэлээ гаргасан. Гэтэл үнэхээр тэр онгод бид н ордоггүй. Тэр онгодгүй хүн л байж л дээ. Өөрөө бол дуртай. Тэгэл тэр хүн чинь сүулдэ шантарна, сүулдэ тэгэл өчнөө мөнгө цаасаар бөө боллоо. Хувцсанаар энэ болгондоо нөгөө мөнгө яриад байгаа дуучлаараа гэхдээ нөгөө хүн чинь нөгөө сэтгэлээ зориулж байгаа юм да хамгийн түрүүнд хүн хөлсөө зориулж хамгийн сайныг нь л зориулж. Тэр чинь нөгөө эний чинь шүтэл хүн чинь өө сайныг хий хамаагүй гэж баярлаа. Тэгтэл яг ингээд хэдэн жилийн дараа биш. Үнэхээр онгод нь буухгүй би хаана өвдөл ихлүүл хинд хандхаа мэдэхгүй болно. Итгэлгүй болно. За тэгээ зарим нь бол бөөнөр нэг юм л өөрч юм байдгийг. Тэр муу нэртэй улсуудаасаа илүү гэмгүй явж байгаа хүмүүсийн дандаа буруутан болно. Дараа нь одоо тэнд нэг л өөрчилсөн бол хаамаагүй тэр бөөг хамаал хэлдэг байхгүй. Байдлах нь л өөрчин штэ наадах чинь гэл. Тэгэхээр энэ бас нэр хүнд энэ ариун ёсоо бас хайрлж хамгаалах хэрэгтэй. Янз янзын улсуудаар тэгж бузарлуулж, буртгалуулж, тоглуулж бас болохгүй. Тэгээ хүмүүс өөрсдөө бас их ухаантай аливаа юмд шүүхч хандах хэрэгтэй. Ер нь тэгээд бид нэр хүний амьдралыг шүүхтэй маш сайн байж өөрийнхөө байдлаа шүүж чаддгүй. Тэгээ янз янзын шашны шүтлэгийн элдв юмд итгээ тэрэндээ дараа нь ингээд амьдрал ах угүйсэн юм бүтээг бол үзий ядаад бүх юмыг үгүйсгээд байдаг юм сонин талтай юм элэ. Тэгэхээр энэ бөөгийн онгод руу бол тэр тусмаа энэ улсууд бол хэрвээ одоо байдаг байхгүй мэдээд юм уу энэ зам руу орох гэж байгаа бол хамгийн түрүүнд ийм ёс уламжлалыг гүйцэлдүүлээд үзтээ энэ таныг мөн биш чинь цаг хугацаагаар хилээд өгнө. Тэгээ биш бол чимээгүй тэгээд биш болоод яв. Хүн бол цаашаа энийг сайхан боогонд хийгээд тий дахиад мөргөө тавьчих. Дахиад мөргөө тавь. Бүр мөргөө тий. За яг бүр болохгүй бол овоонд аваач гэх юм. Яах гэж вэ? Одоо муугар л ярьлаа шүү дээ. Угаасаа онгод байхгүй юм чинь. Тий онгод байхгүй юм чинь тэр тэгэл амьгүй гэсэн. Гэтэл тэр их хувц нарыг бэлдээ тэр их юм нүсэр авдар сав бүхэл бүтэн гэрмэр зориулаад авцсан ах トゥ угийнхаа хашаанд аваачаа бууцсан дотор нь ороод ангаал өчнөө үнтэй арис ус нөгөө ах トゥ нар нь бас нөгөөдхөө бөө болж ингээ баярлал чадхаараа л бэлэг цэлт өгнө. Би ч бол тэг миний дүүбөө бол би ч одоо байдгал барина штэ. Чи хайрлаж байгаа дүү маань бөө болчих. Энэ мэтлэн тэр нөгөөх маань ингээд бөөлж чадхаа байж би ч дагаал ямарна. Тэгэхээр ингээд буруу бөө усноор ингээд ганц хүн биш бүхэл бүтэн тэр удам айлыг хүртэл ингээд амар сэтгэл зүйд нь ийм шаналлах ч юм уу амар гонигтай байдал үлдээж байгаа байхгүй юу. Тэр хүмүүс чинь дараа нь итгэхгүй штэ. Тэр юмд хожимын өдөр яг жинхэнэ бөөтөө тааруул тэрэнд ч итгэж чадахгүй байхгүй. Харагдахад нэг адилхан юм цохоод байгаа уу гэдэг. Тэгэхээр энэ ялгааг сайн ялгааг сайн ялгаж жаахан ухамсартай оюунлаг байх хэрэгтэй гэдгийг л хэлж байгаа. Марийгүй их юм ярьлаа. Зүгээр ерөөсөө их юм яриагүй. За өнөөдрийн дугаар их өвдлөө. Их эвгүй суугаад. Өнөөдрийнхээ дугаарыг ингэсгээд өндөрлөе. Тэрнээс өмнө нэг асуух зүйл байна. Би нэг ийм дугаар хий гэж бодоод байгаа. Асуулт асуудаг. Тэгээд яг нэг 99 ширхэг асуулт бэлдээ. Тэгээд дараагийн дугаараар одоо шууд орж ирэл асуугаал эхлэе гэж бодоод байгаа юм. Тэр энэ мэдхгүйд нь бол мэдхгүй л хийн шүү. Нэгдүгээр асуулт, хоёрдугаар асуулт гэл ингээл нийт 99 асуулт асууя гэж боддог. Тэгээд би одоо тэр нөгөө нэг одоо яг үнэндээ бол бөө хүн биш бас бөөгийн одоо тантай ярьж ирснээс хойш бөөгийн нарийн ширийн зүйлсүүдийг ингээд тодорхой хэмжээнд сонсож байгаа. Тэгээд 99 асуулт асууж бэлдэж чадахгүй учраас тодорхой хэмжээнд бас үзэгчдээс асуултаа ингээд коммент дээр биччихээ. Тэрнээс нь ингээд харъя. Тэгээд давхарж байгаа асуултуудыг нэг болгоод үнэхээр одоо буруу одоо шаардлагагүй асуулт байвал тэрийг нь алгасаад тий. Тэгээд нэг юм 99 асуулт босгож ирээ. Тэгээд дараагийн дугаараар ингээд сууж байгаа шууд ингээд асуугаад явъя гэж байгаа. Тэгэхгүй ингээд гинт орж ирээд асуугаад өнөл та бас гайхаж магадгүй гэж бодоод хэлчихье гэж бодоод байхгүй. Тий. Би мэдэх юм байвал хэлээ. Мэдхгүй юм аа бол мэдхгүй л. Яг тодорхой хэмжээнд мэддгээс аль болох л танаас одоо нэг алтан үг унгаачихл санаатай л нэг хэдэн асуулт бэлдээ гэсэн бодолтой байгаад байна. Яг энэний хувьд бол өнөөдөр яг хүмүүс зориулсан эхний алхам буюу тэр ёсыг л ярьлаа. Яг нарийн дэгийг бол огт яриаггүй шүү. Жишээ нь хуурыг яаж хийдүү гэдгийг.
Тэр болгоныг бас одоохондоо шууд тэр яг жинхэнэ одоо тэр ёсонд ороод сэтгэл шууд утсан хүмүүс бол яг тэр ёсороо юм хийх зүгээр юм бэл. Наагур тэгж бас цаг хугацаа гарцдах тийм ээ. Бас тэр чад юу гэдэг нь ингээл сэтгэлийн хөдлөлөөр дэвэлэн гэсэн үг шүү дээ. Тийм. Тэгж бол болохгүй л гэж. Тийм. За өнөөдрийн дугаарт ингээд хуур манжигны талаар тодорхой дэлгэрэнгүй ярьж өгсөнд баярлалаа. Өнөөдрийнхөө дугаарыг өндөрлөе. За баярлалаа. За